Сайн байцгаана уу үзэгч сонсогчдоо. Weekly podcast-ийн энэ удаагийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Нааша дэлгэцэндээ ойртон сууцгаана уу. Мөн одоо сонсож байгаа сонсогчид маань радиогоор сонсох боломжтой. За ингээ Weekly podcast маань шинжлэх ухаан, танин мэдхүй, далд ухамсар гэд олон талын сонирхолтой мэдээллийг олон одоо хүндэт зочдтой уурж авчираад ярилцдаг. Зочноо эхлээд танилцуулаад тэгээ бид юуны талаар өнөөдөр ярилцах гэж байгаа вэ гэдгээ бас сэдвээ задлнаа. За өнөөдрийн зочноор уламжлалт зурхай судлаач, анагаах ухааны магистр, за мам тацэг хийдийн зурхайч сайн сайхан ирсэн. Танд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. За тэгээ бид хоёр өнөөдөр бол зурхай судлаач хүн ирсэн учраас зурхайн талаар ярилцсанаа. За дан ялангуяа одоо манай монголчууд маань буддын шашин дийлэнх нь шүтдэг ийм шашинтай хүмүүс байгаа. За тэгээд бас тун удахгүй сар шинийн баяр ойртож байна. За ингээд дөхөөд ирэхлээр бид нэр зурхайтай холбоотой, ер нь Монгол ёс уламжилтай холбоотой, за мөн буддын шашинтай холбоотой зан үйлүүд гээд одоо их л олон зүйлийг сонирхож хийж эхэлдэг. За тэгвэл хоёулаа өнөөдөр зурхай судлалын талаар хүмүүст тодорхой зөв ойлголтыг өгье. Тэгээд зурхай одоо Монгол зурхай ухааны талаар ярьж өгье. Тийм ээ. Тэгэхээр манай буддын шашинтай зурхай судлал бол салшгүй холбоотой шүү дээ, тийм. Ямар зурхай байдаг вэ? Ер нь зурхай гэж юу хэлээд байна вэ? За ер нь зурхай гэдэг бол одоо хэн нэгний одоо зохиосон юм уу ийм зүйл биш ээ. Зурхай гэдэг нь энэ одоо бидний энэ оршин байгаа 9 гариг, тэ энэ хүн амьтан орчлон дэлхий бүх байгаль дэлхийд нөлөөлж байгаа энэ нөлөөллийг одоо судалдаг ухааныг зурхай ухаан гэж байгаа. Тэгэхээр зурхай ухаан энэ судлах өнцгөөсөө ч тэр одоо энэ хүмүүсийн одоо амьдралд хэрхэн нөлөөлж байгаа байдлыг илэрхийлж байгаа энэ байдлыг зурхайгаар одоо тайлж гаргаж ирдэг. За тэгэхээр бол одоо Монгол зурхай гэдэг нь бол хүмүүс бол ярихдаа бол энэ зүүн өмнөд Азийн буддын шинтэй бүх орнуудын зурхай адилхан нөө гэхээр үгүй. Эднэр одоо ондоо Монгол зурхай гэдэг нь Монгол одоо Лусан Чамбал гэдэг тойноос одоо зохиогдоод энэ од гариг иргэсийн байршил энэ зүйлийг одоо хан уулын ар хатан дуулын хөвөө энэ Монгол орны газрын одоо цагийн хуваар энэ цаг агаар энэ байдал тохируулж хийсэн энэ зурхаан одоо нөлөөллийг Монгол зурхай гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ нь бол төвдийнхоос жинтгэхээс ч юм уу энэ ялгаатай байдлаар ингэж гарч ирдэг зүүн өмнөд Азийн орнууд одоо хөрч сэргэлтэй орнуудаас ч гэсэн ялгаатай. Ийм байдлаар гарч ирдэг ийм онцлогтой. Ялгаатай гэж энэ та. Тэгэхээр ялгаа нь юундаа байх вэ Монгол зурхай маань? Мэдээж ялгаа нь юугаараа ингэхээр би сая хэлчихлээ шүү дээ. Цаг уурын байдал, гадар зүүн байрал шүү дээ. Бид нэр төвдөд амьдраагүй, хятад амьдраагүй Бээжингээс өөр цаг уур ийм гариг иргэсийн, од иргэсийн нөлөөллөө өөр байдалд байна шүү дээ. Тэгэхээр энэ дагуудаа яг таарч явдаг гэсэн үг. Тэгээ ер нь бол яг зурхай гэдэг бол хүнийг одоо төрхөөс эхлээд өөхөх бүр өксний дараа хүртэл ингээд бүгдийг одоо ингэж шинжилж зөв замыг зааж ингэж өгж байгаа ийм ухаан юм. Тэгэхээр бол яг буддын шний одоо нэг салбар нь энэ зурхай ухаан болж байгаа юм л да. Тэгэхээр энэ зурхай ухаан нэг салбар болохынхоо хувьд буддын философи одоо энэ буддынхаа одоо энэ зүйлийг Монгол орны одоо Монголын ард түмнийхээ энэ ёс уламжлал соёлдоо маш олон мянган жилээр ингээд шингэж ингэж авч ирсэн ухаан байгаа юм. Тэгэхээр бол энэ одоо Монгол хүмүүсийн одоо философи ч гэсэн суур одоо ертөнцийг үзэх үзэл нь хүртэл энэнтэйгээ одоо нэвч шингэж ингэж ирсэн байгаа юм. Тэгээ энэ нь бол яах вэ одоо социализмын үе буюу энэ үед нөгөө хаагдмал боогдмал байснаасаа болоод сүүлийн үед энийгээ бас одоо урдны тэр ёс уламжлалаа мэдэхгүй тэрийгэ даахгүй ойлгохгүй ийм болсноос болж бас гажуудал гадны одоо улс орнуудын энэ соёл орж ирж байгаа байдал бас нөлөөлсөн байгаа юм. Одоо ингээд яг амьдрал дээр ингээд харж байхад хүмүүс тийм байна. Тэгэхээр нөгөө мэдгүй байх гэдэг нэг тийм хэцүү аюул байгаад байгаа. Энийг л одоо буцааж одоо залуу хүний хувьд сэргээх, энийг хэрэглүүлэх, ойлгуулах, тэгээ эндээс бид нэр ингээд зөв зүйлээ олж авах. Ийм одоо бас зүйл рүү илүү шамдаж байна. Манай энэ Монголын зурхай
дотроо хуваагдж байна уу? Эсвэл нэг л одоо зурхай Ер нь бол гэдэг нэрэнд орё. төгс буйнд Монгол зурхай гэж байгаа За. юм. Төгс буйнд Монгол зурхай. Тэгэхээр төгс буйнд Монгол зурхай бол үнэхээр яг энэ монгол хүний зохиосон энэ Монголын одоо цаг агаар гариг хэрэгсийн нөлөөллийг тооцоолж гаргадаг энэ зурхай. Дотроо бол хуваагдах зүйл байхгүй. Энийг л дагах ёстой. Тэгэхээр манай энэ Монголд байгаа нөгөө тэр шугаан зурхай энэ төр гэдэг бүгдөө л нэг Тий. зурхай ахна шүү дээ, тийм үү? Тий. Тэр шугаан зурхай гэдэг ачаал төгс буйнд Монгол зурхай. Зөв. Тэгэхээр ингээд хийд те зурхаач нар ингээд хийд орондоо дээр үеэсээ ингээд календар лит гэж ярьдаг те цаг тооны бичиг одоо бид нар малчны календар гэж ярьдаг. Тэрийгээ ингээд гаргадаг одоо тийм л байгаа. Тэр нь бүгдээрээ л адилхан төгс буйнтын Монгол зурхаагаар явна. Монголд л байгаа юм чинь. Одоо таны хэллээ шүү дээ. Та сая хэлсэн. Бид нэр жоохон уламжлалаа алдаад те ингээд мартаад байна. Энийг буцаж сэргээх хэрэгтэй байна гэд яа харахгүй үнэн. Одоо надаас өсвөлээд юугаа нөх уу? Зурхай зурлагаа мэдхгүй. За сар шин дөхөөд ирэхээр л нөгөө нэрээс та хаашаа зүгээ мөрөө гаргах хөлөө. Зурхай юу вэ л гэх нүг гэхээс биш өдөр тутамдаа зурхай зурлага. За ер нь төрсэн цагаасаа эхлээд гэвэл бүр үгүй. Наа чиг ийм олон хүн бас байгаа бах. Тэгэхээр энэ зурхай зурлагыг өглөө бид нөгөө гарахтаа нэг өглөө зурхаагаа хардаг та. За өглөө энэ өдөр чинь нэг ийм өдөр байна. Ийм өдөр гарч байгаа, ийм өдөр үсээ засуулахгүй энэ зурхаагаас эхлэх үү? Эсвэл бүр төрсэн цагаас нь эхлээд хүнийг зурж эхлэх ёстой юм уу? Тий. Энэ болохоор одоо хүнийг төрсэн цагаас нь эхлээд зурхаагийн зурдаг уламжил анханасаа эртнээсээ байсан. Энийг одоо хүний хувь тавилангийн төөрөг буюу одоо монголчууд дэмбэрлийн зурхаа гэж ярьдаг байсан. Хүүхэд дөнгөж төрөхөд одоо зурхаач багш руугаа очиод хүүхдийнхаа дэмбэрлийг нээлгийа гэд дэмбэрлийн зурхааг нь зуруулъя гэд. Тэгээ дэмбэрлийн зурхааг нь хараад одоо хүүхдээ энэ одоо хүүхэд ямар хувь заяатай байна, ямар зан чанартай байна, сайн муу тал нь юу юм тэрийг бүгдийг одоо мэдэж аваад тэр мэдснийхаа дагуу одоо аав нь эцэг нь хүүхдэд нэр өгдөг. Тэгээ нэр өгөхдөө яах юм гэхээр одоо сайн одоо зан чанар, сайн амьдрал, сайн хувь заяаг нь бэлэгдэж өрөөж нэр өгч байгаа. Эсвэл одоо жоохон хурц зан ааштай тийм саар одоо зан чанар юм байвал тэрийг дарсан байдаг ч юм уу. Нас масны барцад элдв одоо өвчин зовлон ороодог хувь заяатай хүн байх юм бол тэрийг нь одоо уртасхын тухайд цэнд гэдэг ч юм уу. Одоо насын одоо хурцсахын тухайд эсвэл одоо бүр их тийм хүнд амь насны барцтай хүүхэд байх юм бол одоо нэрийг урвуулж өгдөг хүн биш, хэм биш, би биш гэдэг ч юм уу, тийм уу нохоо, тийм янз бүрийн ороолонч гэдэг юм уу, тийм нэртэй хүмүүс байдаг штэ. Тийм нэрнүүдээр ингэж одоо засаж ингэж нэр өгдөг байсан уламжлалтай. Тэгээд одоо эцэг нь нэр өгсөн хүүхдийн нэр нь хүнддгүү гэж монголчууд ярьдаг байсан. Тэгээд энэ уламжлалынхаа дагуу ч гэсэн эцэг нь энийг дэмбэрлийн зуруулж тэр онцлогийг мэдэж нэр өгөх нь хамгийн чухал онцлогтой байх. Тэр энэ бас нэг талдаа их тийм сонин онцлогтой. Тэр энэ дэмбэрлийн зурхаа гэдэг дээр бол одоо хүний тэр хувь заяаны их сонин онцлог гарч ирдэг. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдээ монголчууд ярьсан байдаг. Тэр энэ юу гэсэн юм гэхээр хүн болгоны төрсөн өдрийн төөргийн хувь заяа өөр байдаг. Тэгэхээр энэ дагуудаа одоо харахаар бид нар энэ хүн болгон ингээд одоо адилхан жилтэй байсан ч гэсэн өөр сарын өөр өдөр төрсөн байдаг учраас хувь заяа нь өөр байх боломжтой. Тэгвэл энэ дээр яхаа би зүгээр сонирхол нийтлэг байдлаар хэлэхээр одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хараад ахаар эрэгтэй хүнд нийтдээ нэг сар дотор 9 өдөр хамгийн өндөр заяанд төрөх хувь заяа байдаг. Эмэгтэй хүнд 3 өдөр байдаг. Ийм зүйлэр. Тэгээ энэ бол гендерийн асуудал ярьж байгаа биш. Гэхдээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувь заяаны онцлог тийм байх жишээтэй. Тийм болохоор энэ дотор нь ингээд задлаад бүр ярих юм бол бүр их тийм сонин зүйл гардаг. Одоо жишээ нь юу байж болох вэ? Жишээ нь гэхэд одоо бид нар мэддэг ч тэ нөгөө өвлийнхэн сарын шинийн нэгэнд буюу гахаа сарын шинийн нэгэнд Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглээд байдаг ч тэ. Тэгтэл шинийн нэгэнд төрсөн хүний хувь заяа ямар байдгийг гэхээр маш өндөр заяатай байдаг байхгүй. Нэг сар дотор байдаг хамгийн өндөр заяатай одоо 3 хүн төрдөг, 3 өдөр төрдөг. Тэр нь шинийн нэгэн 11 21. Тэгэхээр тэр Чингис хааны төрсөн өдөр төрсөн хүний заяа ялангуяа эрэгтэй хүний заяа их өндөр байдаг. Тэгээ ийм өндөр заяатай миний түрүүний хэлсэн эрэгтэй хүн 9 өдөр төрөх боломжтой. Тэгтээ одоо дээд дунд адаг гэсэн 3
3 өндөр заяа байх. Тэгээ тэрийн дотор нь харахаар ийм заяанд төрсөн хүн 2хан амьдралтай байдаг. За. Хамгийн сайн, хамгийн муу. Бид нар нөгөө тэр нуус товчоо түүх тэр юг харахад ч гэсэн яг тэгж харагдаж яадаг штэ. Тэгээд худлаа гэвэл энэ амьдрал дээр практик дээр энэ яг байдаг. Тийм болохоор бол одоо ийм өндөр заяатай хүмүүс бол ер нь маш сайн багаасаа одоо эцэг их нь хүүхдээ тийм өндөр заяанд төрөх юм бол багаас нь маш сайн зөв харьцаж зөв хүмүүжүүлж дээрээс нь одоо сургууль соёл ном эрдэм боловсролын багаас нь сайн анхаарч өсгөөд тэгээд одоо тийм одоо өндөр заяанд төрсөн хүн бол гэр бүл доктортой амьдрах, хариг дарснаас хол байх, нийтлэгээр харахад тэ эсвэл мөрөөдөө тоглоом биеийн амраар мөнгө олох аргаас маш хол байх хэрэгтэй байдаг. Тэгээд энийг нийтлэг амьдралын практик дээр хараад ахаар ийм өндөр заяатай хүмүүс ер нь хараад ахаар 2хан амьдралтай байдаг. Эсвэл хамгийн сайн амьдарж байгаа хүн байдаг. Нэр алдарт хүрсэн ч юм уу, хамгийн баян сайн амьдардаг ч юм уу. Эсвэл хамгийн муу амьдарч байдаг. Дунд амьдрал юм байхгүй заа. Энэ бол нэг их тийм сонин хувь заяаны төв байдаг. Энийг би одоо яг зурдаг энэ төөрөг Дэмбэрлийн зурхаа зурдаг хүний хувьд одоо нэлээд хэдэн жил ажиглаж маш олон хүний зурхаа зурж байна. Энэ Дэмбэрлийн зурхааг заавал төрсөн байхад нь зурх уу эсвэл нэлээ нас тогтцсон үед нь зурна гэж байх уу? Энэ Дэмбэрлийн зурхааг ер нь төрхснөөс эхлээд хэдэн ч насны хүн зурулж болдгийг. Ер нь зурж өгдөг. Яагаад гэхлээр би түрүүн хэлсэн нөгөө дээр үед энэ социализмын 70 жилийн энэ одоо энэ шашин номыг энэ ухааныг нэвтрүүлэхгүй байсан үед болцсон байгаа болохоор энэ үеэс эхлээд энэ уламжил алдагдаад энийг мэдгүй хүмүүс маш их болцсон гэсэн үг. Тэгээд нийгэм энийг нөгөө мэдгүй хүмүүс маш их болцсон учраас энийг мэдгүй учраас нөгөө гадны барууны те нөгөө Оксфорд юу ч үлээ нөгөө баахан соёл орж ирээд тэрнээс гадна тэр сингл мамын бас баахан тийм соёл урсгалууд орж ирээд тэгээд энэ нөгөө гадны урсгалууд ирснээс болоод энэ хүмүүсийн амьдралд их нөлөө их гарч байгаа байхгүй бас энийг чинь мэдхгүй явсантай холбоотой. Тэгэхээр одоо энэ социализмын үеэс тэр нөгөө хаагдсан богцсон үеэс хойш хүмүүс гэхээр одоо бараг 60 70 настай хүмүүс хүртэл мэдхгүй энийг явж байгаа байхгүй. Тэгээ тийм хүмүүс зурулна, дөнгөж төрсөн хүүхэд зурулна. Тэгтээ бол энэний хамгийн гол ач холбогдол нь юу юм гэхээр аль болох хүүхдийг багаас нь дөнгөж төрхөөс нь эхлээд эсвэл бүр багаас нь эсвэл аль болох хүмүүс залуугаасаа хүүхдүүдийг баг залуу наснаас нь ч гэдэм үү. Эсвэл залуу хүн бол залуугаасаа зурулах нь илүү ач холбогдол өнтертэй. Энэ яагаад тэгж байгаа юм гэхээр эндээс нэг эмэгтэй хүний ханийн заяа гэдэг юмыг нэг харддаг. Зөв. Тэгэхээр юу юм гэхээр одоо би сая хэлсэн тэр нөгөө эмэгтэй хүн ер нь хүнтэй суухгүй хаж амьдрал тэгшэрхгүй байхад тийм хоёр шалтгаан байгаа юм л да. Тэр нэгдэх шалтгаан нь бол одоо тэр ханийн заяа муутай хүн байж болно. Төрсөн өдрийн төөрөг, жилийн төөрөг хоёроос. За. Ханийн заяа муу байж болно. Энэ заяа нөлөөлж болно. Нөгөө талаас нь тэр хүний төрөлхийн бодол зан чанар нөлөөлж болно. Гэтэл энийг бид нар бас туушруулж ойлгож болохгүй. Яагаад тэгэхээр одоо зарим хүмүүс нь хүний амьдралыг хувь заяад шийддэг гэж боддог. Эсвэл зарим хүмүүс нь үгүй юун хувь заяа маяа тэ хүний амьдралыг чинь хүн өөрөө шийдэх ёстой. Ингэж хүмүүс нийтлэхээр зарим бодоод байдаг штэ. Гэтэл өөрийн хичээл зүтгэлээр амьдралаа босгох ёстой гэх тэ. Тэгтэл энэ хоёр зүйл бол хоёулаа буруу. Хоёр тал руу тууширж байгаа асуудал. Тэгэхээр бид нар энэ нөгөө би түрүү хэлсэн энэ 9 гариг те энэ гариг хэрэгсийн доор бид нар амьдарч байгаа цаг хугацааны доор амьдарч байгаа болохоор яалтчгүй төрөх жилээ, төрөх сараа, төрөх өдрөө сонгож чадахгүй шүү дээ. Сонгож чаддгүй болохоор тэрнийхээ ирэхээр хувь заяанд тэгж шийдэгддэг. Энэ бол хүний амьдрал 50% та одоо жишээ нь бодлоо гэхтээ нөлөөлнө гэж үзье. Тэгвэл нөгөө 50% нь хүний өөрийн төрөлхийн зан чанар нөлөөлж байгаа байхгүй. Төрөлхийн зан чанар буюу одоо тэр цаанаасаа хөөгдсөн зан чанарын эцэг их нь багаас нь яаж өсгсөн, яаж харьцсан, суур нь ямар байна гэдгээс нөлөөлж байгаа юм. Энэ хоёр хоёулаа ингээд нөлөөлж байгаа. Тэгэхээр бол миний түрүүний хэлсэн дээр хатуу хувь заяатай, ханийн заяа муутай эмэгтэй хүн гэж байдаг. Энийгээ мэдхгүй яваад засахгүй явахаар тэгээд тэр нь амьдралд нь нөлөө үзүүлэх байх. Тэгээд тэрэн дээрээ зан чанар нь нэмэгддэг ч юм уу, тэгээд ингээд явахаар бүр хатуу хувь заяатай болчих талтай.
Тийм бас өдрийн тойргийн хувь заяа зан чанар хүний амьдралд нөлөөлж байна. Тэгээ энийг бас одоо би саяны настай холбоод хэлэхээр хүүхдүүдийг ингээд аль багадан зориулах тусам ялангуяа эн чинь эмэгтэй хүүхдээр илүү гарна. Зөв. Эмэгтэй хүүхдүүдийг багадан зориулах тусам энэ эрсдлийн мэдээд багаас нь засаж заалж тий. Яагаад тэгэхээр ганцхан тэрнээс биш ч гэсэн энэ нэг нөхцөл нь болох байхгүй. Тэгээд зас залж явах юм бол энэ боломжтой. Тийм болохоор бол энийг аль болох энэ зурхааг багаас нь зурулах хэрэгтэй. Энэ уламжил байсан. Монголчуудад анханасаа байсан. Энийг одоо харин буцаад сэргэх, энийг одоо ашиглах те хүмүүст ингээд амьдралд нөлөөлөх талтай их ач холбогдол өндөртэй. Энэ Дэмбэрлийн зурхаа дээр та хэллээ яаж зөв амьдрах вэ те тэгээ ханийн заяаг хүртэл гаргаад ирдэг. Өөр бас голчлох юмнууд гарах уу? Ер нь бүр ингээд төрхөөс өөхөх хүртэл гарч ирнэ гэсэн үг мөн үү? Энэ Дэмбэрлийн зурхаа гэдэг төөргийн зурхаа гэдэг бол хүний насан туршийн зурхаа юм. Тэгээд хүний амьдралд ганцхан зурулдаг. Ганцхан зуруулаад ганцхан тайлбарлана. Энийг тийм болохоор л насны эрт бага залуу ийм үед нь зуруулах тусам одоо би хүүхдүүдэд залуу хүмүүст их зуруулахыг чармаадгийг. Тэгээ энийгээ бас энүүгээрээ чадуулж явах хүн тусалчих юмсан. Тэгээ энэ тусалсан зүйл маань жоохон ингээд одоо тий тус болох юм бол нийгэмд одоо миний оруулж байгаа хувь нэмэр гэж би үздэг. Тэгээд одоо жоохон хүүхдүүдэд би зурж өгтөө одоо саяны хэлжигээр хувь заяа зан чанарын гаргаж өгөөд ээж аавд нь тий хүүхд чинь ийм хувь заяатай ингэж зөв засч зална. Хувь заяаг нь анхаарна. Ийм зан чанартай. Ийм зан чанартай болохоор хүүхдтэй ингэж зөв харьцах. Ингэж харьцаараа, ингэж харьцах юм бол их боломжтой. Тэгээ нөгөө хүүхдийг ингээд монголчууд ч гэсэн амар нөгөө том соёлтой ард түмэн байж л те. Би тэгээ одоо л ойлгож байгаа бидний эцэг их те бидний хүмүүс ингээд одоо бидний хүмүүжүүлсэн хилжээсэн ярьсныг одоо ингээд бодоод ахаар тийм байгаа. Тэгэхээр одоо энэ дээр зүгээр нэг жишээ татаад ярихад бидний баг байхад нэг тийм одоо эрэгтэй хүүхэд хоолоо чамлуул нэмж өгнө. Эмэгтэй хүүхэд хоолоо чамлуул хасаж өгнө гэдэг нэг тийм юм байгаад итгэсэн. Би тэгээ мэддгүүл те эрэгтэй хүүхэд юм чинь хоолыг нэмж өгстэйгээ хоолыг нэмж өгвөл тэгээд идчихэл гоё гэл явж гин те. Тэгээ энэ яагаад би тэгдэг байсыг бүр ойлгодог. Одоо ингээд бодож яхад монголчуудын энэ соёл амар өндөр байсан юм байна. Тэр нь юу юм гэсэн чинь хоолндоо биш байсан юм байна. Хоолндоо биш тэр бодолд байсан юм байна хүний. Хүүхдийн бодлыг багаас нь засдаг байсан юм байна. Тэр юу юм гэхээр эрэгтэй хүн хүүхдийг монголчууд багаас нь их тийм эрмэг, зоримог, шийдвэр сайн гаргадаг тий ийм хүн болгож өсгдөг. Энэ нь юу юм гэхээр ирээдүйд сайн явах одоо амжилтанд хүрэх те айл гэрээ авч явах энэ талыг илүү үздэг. Тэгээд эрэгтэй хүүхдүүдийг багаас нь миний хүү хий чадна болно гэд хий гэсэн юм миний хүү хий ингэж хийдий ингээд зааж өгөөд тэгээ ингэж харьцдаг байсан. Тэгээ тэр хоолндоо гэдэг нь тийм учиртай. Тэгээд энэ нөгөө эрэгтэй хүнийг илүү иршүүд болгож байгаа гэсэн үг байхгүй. Гэтэл эмэгтэй хүүхдийн хоолыг яагаад хасаж өгж ийн гэхээр эмэгтэй хүүхдийг одоо илүү иршүүд болохгүй гэдэг байсан юм байна. Монголчууд эмэгтэй хүүхдээ хизээч иршүүд болгодог. Тэгээ иршүүд болсон эмэгтэй хүн яадаг юм гэхээр хоёр муу үр дагавар гардаг юм байна л да. Иршүүд эмэгтэй хүнд. Нэгдүгээр үр дагавар нь болохоор анханасаа би ганцаараа явчихна, чадчихна. Тэ? Хүнээс гоохгүй өөрөө болгочихно гэдэг ч юм уу. Хоёр дахь нөлөө нь болохоор одоо хүнтэй одоо иршүүд эмэгтэй хүн суулаа гэж бодоход айл амьдралаа урдуур нь орно, үүрэн, хоол ундтай байлгана, тэ? Өглөөнөөс орой хүртэл ингээд мачийн. Тэгэхээр чинь ингээд тэр нөгөө амьдралаа үүрээд эмэгтэй хүн аваад явхаар нөгөө хажуудах хүнээ сул дараа болгож эхэлнэ нөхрийгөө. Яагаад тэгэхээр хүний мөн чанар чинь амар байх тусам сулран дээр итдэг гэдэг мөн чанартай шүү дээ. Хүний ерөнхий мөн чанар. Тийм болохоор нөгөө нөхрөө амар байлгана гэсэн үг байхгүй. Тэгэхээр сул дараа болно. Сул дараа болсон хүн уйдна. Тэ? Уйдсан хүн буруу зуруу юм хийдэг. Энэ бол одоо ингээд яг ингээд бодит амьдрал дээр одоо хүмүүсийн их ярьж ирдэг алдаа энэ байгаа. Тэгээ энэ дээр бол одоо иршүүд эмэгтэй хүмүүс хүнтэй суухгүй байна. Иршүүд одоо ийм хүчрхэг эмэгтэй хүмүүс те илүү одоо хүнтэй суугаад амьдрахад амьдрал дээр их тийм одоо амьдралын ачаа үүрээд их зовж байна. Тэгээ тийм хүмүүс чинь би ингээ олон жил амьдралаа авч явж байна, ядарч байна те манаа нөхөр юу ч хийхгүй байна гэж ийм одоо зүйл байгаа хгүй. Энэ бас одоо нэг талдаа бидний бага ах үеэс л тэрний урд үеэс ч гэсэн те нөгөө эрэгтэй хүүхдүүд яах вэ одоо
тэ ирэх үе юм чинь тэгээд амьдрал нь болно үзгээ нөгөө 90 оны хямралын үеэс чинь тэ эмэгтэй хүүхдийг ном эрдэм сурах хэрэгтэй гэд ингээд явцсантай бас холбоотой ч юм уу. Тэгээ нийгмийн ийм нэг гажуудал орж ирээ. Тэгээд барууны одоо соёлын тэр нөгөө сингл мамын зарчим хүчирхэг эмэгтэй хүмүүс гэдэг зүйл гарч ирээд нийгэмд бас нэг тийм буруу ойлголтыг гаргаж ирээд тэгээ эн чинь өөрөө ингээд залуучуудад буруу үлгэр дуурайл үзүүлээд энэ бас буруу юм гажуудал гарч ирэхэд эн чинь эргээд одоо энэ нийгэмдэр харахаар ганц бие эмэгтэй хүмүүс зөндөө хүнтэй суухгүй гэр бүл тогтворгүй энэ байгаа байдлууд чинь ерөөсөө энэ уг үндэстэйгээ холбоотой юм байна. Тэгэхээр бидний бол эцэг эхчүүд яг энэ уламжлалаа хадгалж ийсэн хүмүүс бол их зөв одоо хүүхдээ өсгдөг байсан юм байна. Тийм болохоор бол эмэгтэй хүүхдийг монголчууд хоолоо чамлуул хасаж өгнө гэдэг зарчим нь эмэгтэй хүүхдийг 100% хүчрэхэг иршүүд биш. Эмэгтэй хүн гэдэг бол 50% ухаан, 50% хүч. Тэгэхээр хүч ухаан хоёрын тэнцвэр нь эмэгтэй хүн юм байна. Гэтэл бол ингээд амьдрал дээр хараад ахаар ямар эмэгтэй хүн жарахгүй байна гэхээр хүчрэхэг эмэгтэй хүн жарахгүй байна. Иршүүд буюу хүчрэхэг эмэгтэй хүн. Эсвэл нөгөө талдаа өөрийгөө үнэлдэггүй эмэгтэй хүн жарахгүй байна. 0% үнэлдэг гэсэн. Тэгэхээр энэ дундаас ингээд гараад ахаар яг жинхэнэ эмэгтэй хүн гэж юу юм? Эмэгтэй хүн яг ямар эмэгтэй хүмүүс сайхан амьдраад байна гэхээр энэ хүч ухаан хоёрын тэнцвэрл өөрийгөө тодорхой хэмжээнд буюу одоо 50% та үнэлдэг, хайрладаг, өөртөө юмыг зориулж чаддаг, авч чаддаг ийм эмэгтэй хүн. Нөгөө талаасаа хатан ухаан буюу эмэгтэй хүний ухааныг гаргаж чаддаг. Ийм одоо тэнцвэр эмэгтэй хүн болоод амьдрах шиг байна. Би одоо тэгээд амьдрал дээр зөндөө олон эмэгтэй хүнтэй уулздаг болохоор баг энэ талаар ингэж бодож байна. Зөв. Тэгэхээр манай нөгөө өвөг дээдс маань их ухаантай хүмүүс байсан юм шиг байна гэж бид нэр ингээл алхам тутамдаа л бодоод тэр эртний бас уламжлалууд байна. Биднэрт одоо орхигдсон ч зүйл байна. Аваад үлдсэн ч зүйлүүд бас байна тийм ээ. За энэ зурхаа дээр одоо та зурхаач хүн тань дээр ирж өөрчлүүлж байгаа, таныг зорж байгаа олон хүмүүс байгаа бах. Тэгэхээр таны зүгээс одоо энэ хүмүүст хандж хэлэхээр нэг юм зурхааг бас нэг юм буруугаар ойлгоод ингээ яваад идэг их л олон зүйл надад би өөрөө ингээ харахаар тэгж санагдаад байдгийг. Ямар уюудад хүн зурулах ёстой байдгийг. Жишээ нь одоо ихэвчлэн ингээл харахаар өвдөж зовх үедээ ч юм уу те ингээд нэг зорж очиод эсвэл гэр оронд нь ямар нэгэн зовлон саад бэрхшээл тулгарсан үедээ ч юм уу очиод нэг зуруулаад ч юм уу ном уншуулаад ч юм уу ингээ яваад байгаа юм уу гэж харддаг. Тэ энэ талаар та. За яах вэ тэгээд ямар үед нь зурулдаг вэ? Хүн ер нь ихээс төрөөд ямар үе за сая хоёлаа Дэмбэрлийн зурхааг ярьлаа тий. Энээс хоошоо ч юм уу. Яг хүн тэгээд зовхороо одоо манай багш хэлдэг байсан их зовлон эрдэмтэй юм а гэж тийм ээ. Жаргалаас бол эрдэм гарахгүй юу ч зовлонгоос л эрдэм гардаг гэж. Тэгэхээр энэ орчтой өөрөө зовлонтой юм болохоор тэр зүйлүүд дээр ингээд хүмүүс илүү ханддаг л да. Ийм болохоо байцлаа гэх тээ. Тэгтээ яг хөө зурхааг ингээд зуруулах ёстой хамгийн чухал мөчлгүүд бол миний саяны хэлсэн хүүхдийг төрөхөд Дэмбэрлийн зуруулах хэрэгтэй. Тэр угаах өдөр судрыг харуулах ёстой. Тэгээд цаашаа явах юм бол хүн одоо хүний амьдралд бас нэг том үйл явдал байдаг нь тэр одоо хурим найр гэдэг шүү дээ. Хүнтэй суух. Бэрийн зурхаа гэж их том салбар байгаа. Бэрийн зурхаа гэдэг тэр том салбар бол хүнтэй суух одоо нийцэмж тохиромж тэгээ ер нь саяны энэ бэрийн зурхаатай холбоод хэлэхээр энэ Дэмбэрлийн зурхаан дээр одоо тухайн хүүхдийг би түрүүн багаас нь их зөв өсгөнө гэсэн штэ зөв харьцна гэсэн штэ энэ зөв харьцах байдал буруу харьцах байдал ирээдүйд хүний одоо хань ижлээ сонгох маш том одоо нэг нөхцөл болдөө шүү. Ганцхан би энийг гэж хэлэхгүй ч гэсэн энэ маш том нөхцөл болдог. Бид нэр амьдрал дээрээ харж яадаг штэ аав ээжигээ тэ эмэгтэй хүүхд аавчгээ хүнтэй суудаг, эрэгтэй хүүхд ээжигээ хүнтэй суудаг. Тэгэхээр тэр айл гэрийн хүүхдүүд болохоор ээж аваагаа хараад тэр багасаа өссөн амьдралаа яг тустаа гараад тэр амьдралаа тавьж байгаа харагдаж байдаг. Амьдрал дээрээ. Бас нөгөө нөхцөл нь юу юм гэхээр ээж аав нь одоо хүүхдтэйгээ яаж харьцснаас тэр хүүхдийг одоо ямар хүнтэй суух
тэр байдал шийдэгдэж байгаа. Би тэгээ энийг одоо талд ухамсараар нь одоо шийдэгдэж гин гэсэн үг шүү дээ. Би тэгээ энийг зүгээр энгийн жишээн дээр хүмүүсээс хараад те зарим хүмүүс ингээд би ихтэй хүмүүст муу хүмүүнтэй суудсан те хатуу ширэг хүнтэй суудсан. Тэгээд чи тэгээд яаж суусан ингээд асуухаар те тэр хүн үгүй би мэдэхгүй ингээд суудсан гэдэг. Үгүй чи тэгээд яагаад одоо чамайг хэн өсгсөн ингээд одоо ээж аавч гэдэг юм уу те. Тэгээ одоо чи яаж өсгсөн гэхээр хатуу ширэг харцдаг байсан ч гэдэг юм. Ийм байдлаар нөгөө нэг хүүхдтэйгээ яг жинхэнэ хүүхдийнхаа мөн чанарыг мэдэж таниад зөв харьцаагүйгээс болоод ирээдүйд суух хүн тэгж шийдэгддэг юм. Тийм болохоор бол энэ бэрийн зурхаа хүнтэй суух, ажил мэргэжлээ сонгох те ийм үеүүдэд одоо энэ өсвөр үе, залуу үеүүд чинь зурхаа ийм өндөр ач холбогдолтой юм. Тэгээ мэргэжлээ сонгоход хүртэл ингээд багаасаа таг чимээгүй ингээд явж байгаа те яг 12 дугаар анги төгсөх гээд ирэхээр одоо яах вүлээ гэд ингээд ярилцаад хин нэгний зөвлөмж юм уу тийм юмар буруу мэргэжил сонгож байгаа хүмүүс зөндөө байдаг. Тэгээ надаар болохоор тэр одоо 12 дугаар ангид орох ч байгаа тийм хүмүүс зөндөө ингээд ирдэг байхгүй одоо мэргэжлээ сонгох гэсэн ингээд. Тэгээ энийг чинь бас нэг талдаа багаас нь эрттэй ингээд одоо төөрөг дэмбэрлийн зурхааг зуруулаад өгөгдлийг харчаад за чи ер нь иймэрхүү зүйлээр явах юм байна шүү гэд ингэж залж чиглүүлэх ёстой юм байлаа л дээ. Эртний ер нь бидний ээж аав юм уу яг одоо ингээ хараад тахаар тийм байсан юм байна. Намайг ч гэсэн тэгж чиглүүл. Тэгэхээр нөгөө бид нар хэлдэг ч та монгол хүн амны бэлгэрэ гэж. Бэлгэрэ гэж те. Тэгэхээр нөгөө хүүхдүүдэд багасаа ерөөдөг байсан юм байна. Миний хүчин тийм юм болно, ийм болно. Ийм мэрэгчлээ болно. Гэтэ. Тэгээ ингээд байх тусам тэр одоо ажил мэрэгчдээ зөв сонгох. Тэгээд энэ саяны энэ хань ижлээ сонгох тал дээр зөв харьцаж чадах юм бол яг тэр зан чанарын дагуу хүүхд чинь сайн хүнтэй суна гэж байгаа. Тийм болохоор бол энэ бэрийн зурхаа дээр бас зурхаа зурулах нь хамгийн тийм чухал байдгийг. Тэгээ бэрийн зурхаан дээр хүмүүсийн нийтлэхээр асуудаг юм нь болохоор хурим хийх өдөр гээд бэр гоох өдөр л дөө. Ер нь бол энэ хүнтэй суухад хамгийн чухал нь бэр гоох өдөр байгаа. Тэр хурим хийх, найр наадам хийх бол лашны балжин юм хараад хийн үз. Тэгтээ тэр бэр гоох өдрийг л маш сайн чухалчилж харуулдаг зурхаан дээр. Зөв. Тэр гариг одны сайн тохироо тэр болгон бас таардаг. Тэгээд хоёр талдаа сайн тийм тохироог голчилж харуулдаг. Тэгэхээр би миний зүгээс бол тэр аль талд нь сайн харуулахыг чармаадаг. Энэ дээр бас нийгэмдэр нэг асуудал үүсээд байдаг нь юу юм гэхээр одоо хүмүүс бэрийн талныг үзүүлчгээд хөргөний талныг үзүүлчгээд тэгээд нөгөө хоёр өдөр нь хоорондоо зөрөөд ингээд бас нэг маргадаг тохиолдол байдаг. Би энэ дээр бол ёстой эсрэг байр суурьтай байдаг. Нэг л үзүүлж байгаа бол яг сайн зурхаачдаа үзүүлээд тэгээд нэг нь л үзүүлээд тэгээд саяны миний хэлдгээр хоёр талынхаа сайн өдрөө гариг одны тохироогоо тааруулаад ингэж нэг өдрөө сонгож явах хэрэгтэй. Хоёрын хооронд худ ураг болж байгаа хүмүүс тий иймхэн юмн дээр ингэж талцаж хуваагдаж тий миний чиний гэж ингэж ер нь хэрэг байхгүй. Би ийм амьдрал дээр бас тийм тохиолдол зөндөө хардаг учраас энэ дээр их тийм эсрэг байр суурьтай байдаг. Тэгэхээр хоёр өөр зурхаач өөрийнхөө зураад одоо яах вэ? Манай чинь нэг тийм юм байж та манайх нэг үзүүлэн те бэрийн тал хөргөний тал нэг үзүүлнэ гэд ингээд байгаа штэ. Тэр чинь буруу байхгүй юу да. Яг хэрвээ үнэхээр л те бурхны шний яг л зурхаач ламал хүн бол те яг л ингэх л ёстой байхгүй юу миний хэлдгээр те. Тэр за танах би бол тэгж хэлдэ нэг сараа мэдээ дэр хоорондоо сайхан яриад худ ураг болж байгаа хүмүүс танах энэ сар завтай юу те манайх завтай. За тэгвэл болж энэ сартаа үзүүлчих. Тэгээ хүрээд ирэхэд би бол одоо гариг одны тохироо хоёр тал таарсан өдрийг ховор байдгийг. Тийм юмнуудын бүгдийг яг тааруулаад нэг цөөхөн ганц нэг өдрийн сонгоод тэр их сайн одоо өдрийн сонгож өгөх ёстой. Тэгээ бэр гуйх нь өөрөө дандаа тийм өдөр судар энэ юмны ач холбогдол өндөртэй учраас энийг заалч хүүдүүлэх хэрэгтэй. Дараагийн найр хорим бол тийм өндөр ач холбогдолтой биш. Өдөр судрын тал дээр. Баяр наадам шүү дээ тэр чинь. Тийм ээ. Тэгэхээр нөгөө найр наадмынхаа өдрийг хүртэл зурхааг нь харуулж байгаа. Ер нь энэ сүүлийн үед бас нэг энэ зурхаач дээр очихдоо би энэ хүнтэй суувал яах вэ? Ч гэдэг юм уу нэг тийм асууж болмооргүй. Гэхдээ яг би сая өөр жишээ хэлэх гэж чад өөр энэ хүнтэй суувал яах вэ гэдээ асуучлаа л да. Ер нь ингээд асууж болмооргүй тийм зүйлийг зурхаачаас очиад асуух ч юм уу ийм тохиолдлууд их байт юм шиг байна. Зөндөө яг ийм асуудал чинь маш их гардаг. Би тэгээд хүмүүс тэр тийм асууж байгаа хүмүүст хэлдэг.
хүний одоо амьдралыг, хүний хувь заяаг тэ ингээд шийдэх ямар ч одоо хүн байдгүй маа. Энэ орчлон дээр байхгүй. Ямар та нар одоо тэ мундаг энэ далаа бидний одоо шүтдэг далаа багшаас эхлээд тэ энэ бүх одоо ийм одоо мундаг сайн хүмүүс ч бүгдээрээ хэлнэ. Одоо чи энэ хүнтэй суу, энэ хүнтэй сал. Хүмүүс тэгж асуудаг байхгүй. Би энтэй суух, энтэй салах уу? Хүүхдээ ахуулахгүй юу? Тэг хүний хувь заяа үйлийг хүний өмнөөс шийддэг, тэрийг мэддэг заах хүн гэж ер нь байдгүй. Заадаггүй нэгсэн та. Тийм болохоор бол тийм шүү гэж би ер нь хэлдэг. Тийм байх ёстой. Тэгээ би өөрөө ч гэсэн энэ ёс зүйн үүднээсээ хүмүүс тэгж хэлдэг. Би амьдралыг чинь заахгүй. Тэ? Таал амьдралаа өөрийнхөө шийднэ. Гэхдээ зурхаа бол яг бодиттой үнэн тэ энэ байгаа байдлыг чинь гаргаж өгч болно. Нөгөө талаасаа хүмүүс бас тэггээд байдаг. Зурхаач гэхэр үзмэрч юу, зүн бэлэгч юу гэдэг. Бас үзмэрч зүн бэлэгч биш. Тэ? Тэгэхээр эн чинь бол нөгөө талдаа энэ зурхаа гэдэг том шинжлэх ухаан, буддийн философи гэдэг бас том шинжлэх ухаан, гүн ухааны юм суурин дээр явдаг учраас мэрэг төлөг бол зурхаан жижиг нэг салбар. Тэгэхээр мэрэг төлгөөр ч гэсэн хүнийг мэдэж болно. Хүнийг ер нь мэдээ гэвэл бүгд л мэднэ. Мэдэх боломжтой, юугаар ч мэдэх боломжтой. Би эндээ одоо ад дон орш отсон хүн ч хүнийг мэдэж хэлж болж байна. Тэ аавраага орж хүнийг мэдээд ах шиг тэ эсвэл мэрэглээд ч мэдэж болно. Тэгээ ингээд мэдэж болох ч гэсэн сүүлдээ гарах үр дагавар нь хамгийн гол нь. Туслах уу, туслахгүй юу? Тусалж гин үү, туслаагүй юу? Энэ л. Тэгээ энэ дээр би хүмүүст хэлдэг. Хүний хамгийн наацхийн ухаан бол авах гээх ухаан юм. Авах гээх ухаан. Үнэн үү, худлаа юу? Буруу юу, зөв үү? Болж гин үү, болохгүй юу? Энэ ухааныг хүмүүс бас ойлгохгүй яваад байгаа юм. Нийтээрээ. Тэгэхээр нөгөө туслаад байгааг нь ч мэдэхгүй яваач гэдэг юм уу, анзаарахгүй, ажиглахгүй. Эсвэл хорлоод тус болохгүй байгааг нь мэдгүйгээр дагаад л яваад байдаг. Нэг юмыг, альва нэг юмыг тий. Энэ бол хүний хамгийн гол асуудал. Тэгээ би энийг илүү чухалчилж хэлдэг. Тийм болохоор дагаж гэж хэлэхгүй, болж гэж хэлэхгүй. Тийм болохоор бол хүний тэр өөрийн хувийн эрх чөлөө, хүний өөрийн хийх сонголт, үүлийн одоо үйлээ сайн муу үйлээ сонгох үйлийг хинч ер нь булаах өмнөөс нь шийдэх эрх байхгүй. Ингэж үздэг юм. Танаас би гүймгийн засал гэдгийг талаар яриулмаар байна. Энэ ямар учиртай засал вэ? За яг хөө энэ нөгөө жилийн засал ном ийм юмнууд одоо дотор энэ гүмэг гэд буюу гүмэг гэж төвд өгөлдөө 9 нүд гэсэн үг. За. Тэгээ энэ одоо төвд өгийн энэ засал их том байр суурь эзэлдэг. Тэгээд энэ гүмэг гэдэг нь 3 гүмэг ерөнхийдөө байдгийг. Одоо насны гүмэг, суудлын гүмэг, ясан махбодын буюу жилийн гүмэг гэж. Тэгэхээр энэ 3 гүмэг байдаг. Энэ гүмэг бол ерөөсөө энэ гар гэрсийн нөлөөлөл талаас хүмүүсийн амьдралд маш том нөлөө үзүүлдэг зүйл байгаа. За энэ гүмэг дээр жишээ зүгээр татаад хэлэхэд энэ гүмгийн хамгийн хатуу нь одоо тухайн жилд эхийн насаар 9 настай хүүхэд 81 настай хөгшин хоёрт таардаг. Энэ монголчуудын бас эртнээс мэддэг, эртнээс их засдаг зүйл байгаа юм. Тэгэхээр энэ миний хэлсэн 3 гүмэг гуруулаа давхцдаг хоёрхан хүний амьдрал тохиолддог 2 нас энэ хоёр байхгүй. 3 нас? 3 гүмэг. Сая би хэлсэн 3 гүмэг нь гуруулаа давхцдаг хоёрхан хүн байдаг. Энэ нь эхийн насаар 9 настай хүүхэд, эхийн насаар 81 настай хөгшин хоёр. Тэгээ ийм болохоор монголчууд дээрээс 9 настай хүүхдэд 9 нүхтэй төмөр зөвлөж гүмэг заслыг хийлгэж бүтэн жил зөвлөгдөг байсан. Бид нар ч гэсэн хүүхэд байхад ингэ зүйл бид нар мэддгүүл явдаг байсан. Гэтэл нөгөөх нь 81 настай хөгшин 81-ний жил хатуу байдаг. 81 нас хатуу байдаг учраас одоо бас тэр засал номын гүмгийн заслын сайн хийлгээд нөгөө өр хүүхдүүд нь 81 дээр нь 2 удаа залгадаг. Настай хүнд. Энэ уламжлалыг бас сайн хэлж ярьж явахгүй сүүлийн үед бас сайн мэдхгүй энийг даахгүй байжгаад 81 настай одоо хүмүүс их тийм барцад цаад гарах амнаас нийцдэг юм гарах хэрэгсэл байдаг. Тэгээ монголчууд дээрээс өр хүүхдүүд нь цагаан сараар тий ээж аавтайгаа 81 нас хүрч байгаа ээж аавтайгаа 2 удаа залгаад за та одоо 82 таа гэж хэлээ шүү гэж домондог л байсан. Дом юм л да. Зөв. Энэ бол бас одоо их тийм чухал ач холбогдол их өндөртэй. Нөгөө талаас бол тэр гүмэг гэдэг нь
бас нэг таардаг зүйл нь нөгөө одоо 3 гүмгэн давхцдаг гэж би сая хэлсэн. Одоо 2 гүмэн давхцдаг тийм жилүүд нь бол жишээ нь гэхэд одоо 40 эхийн насаар 45 нас. За. Настай хүмүүс таардаг. Энэ бас их тийм яг дунд насан дээр их тийм аюултай, эрсдэлтэй байдаг. Тэгэхээр энийг бол сан засах нь чухал байна. Тэгэхээр энэ 3 нас 9 81 тэгээд 45 хий насаараа 45. Тий, зэрэгээр нь зүгээр яг хэлэхээр тэгэхээр бол нэг гүмгэн таарч байгаа одоо хүмүүс байгаа л да. Тэр нэг гүмгэн гэдэг нь одоо насны гүмгэн юм уу, мингнийх нь юм уу, насных нь юм уу, суудлын гүмгэн юм уу, жилийнх нь аль нэг гэж. Одоо тэгээ энэ дээр зүгээр жишээ татахаар энэ жил бол одоо нохоо жилтэй бүх хүмүүс энэ жилийн гүмгэн таарч байгаа. Тэгэхээр энэ гүмгийг хэлэх ёстой юм. Миний хэлээд байгаа тэр хамгийн хатуу 2 гүмэг бол 2018 оны нохоо жилтэй эрэгтэй эмэгтэй хүүхдүүд 1946 онд төрсэн нохоо жилтэй хөгшин одоо эрэгтэй эмэгтэй настайчуудад таарж байгаа юм. Энэ жил энэ хүмүүс анхаарах юм. Тэгээд тэр 45 насны гүмэг нь бол 1982 онд төрсэн нохоо жилтэй энэ хүмүүст таарж байгаа. Нэг нэгээрээ одоо суудлих ч юм уу, насных ч юм уу, жилээрээ явдаг нэг нэгээрээ таарч байгаа гүмгүүд бас байна. Эднэрийг чинь бид нөгөө 9 насны мөчлгүүд дээр бас таарад байдгийг. 18 настай хөөхөд 27 той хүн хий насаар ч дандаа 36 той хүмүүс энэ 91 оныхон 36 той 2009 оны хүүхдүүд хий насаар энэ жил 18 хүрж байгаа ч гэдэг юм уу. Эднэр чинь ингээд насны гүмгүүд таарчж байгаа учраас бас их болгоомжтой байдаг. Тэгээ энэ дээр бол суудлын гүмэг дээр нь яг нэг зүйлийг онцолж хэлэхэд 33-ны мөчлөг таардаг гэсэн үг. Суудлын гүмэг нь. Тэгэхээр нөгөө суудлын гүмэг гэж яг юу гэсэн үг юм гэхээр нөгөө эхээс төрсэн суудал дээр эргэж суухыг суудлын гүмэг гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр энэ юуг хэлж байгаа юм гэхээр хүн 33-ны мөчлөг дээр ээжээсээ төрсэн суудал дээр эргэж суудаг. За. Эхээс төрсэн суудал дээр одоо жишээ нь эхээс одоо бид нэр дөнгөж мэдлэгтэй эрэгтэй хүн гал дээр эмэгтэй хүн усан суудал дээр суудэрдэг. Тэгвэл 33-ныхаа мөчлөг дээр одоо хүмүүс нөгөө 33-ны эхийн хий гэж яриад байгаа штэ. Эхийн хий. Тэр чинь бас дахиад эрэгтэй хүн нь гал дээр эмэгтэй хүн нь усан дээр сууж байгаа. Тийм болохоор 33-ны мөчлөгийг 33-ны эхийн хий гэж ярьж байгаа. Эхийн хий. Тэгээд энэ 33-ны мөчлөг чинь маш чухал ач холбогдолтой чинь тийм учиртай. Энэ дээр нөгөө нэг одоо 33-ны мөчлөг дээр их тийм бий бол их тийм голчилж энийг их тийм судалдаг. За. Одоо хүмүүст одоо хэрхэн нөлөөлж гин энийг яаж засах уу те энэ талаар их тийм ажиглаж ер нь бол одоо бид нар бүгд л юмыг уг нь ажиглаж явах хэрэгтэй л доо. Ажиглахгүй байгаа болохоор л мэдгүй байгаа даа. Гэхдээ ажиглах илүү боломж нь сурхаач нарт байдаг гэсэн үг. Тэгээ энийг ажиглаад байхаар ер нь 33-ны мөчлөг бол ерөөсөө хүний амьдралд ганцхан тохиолдог том цикл юм байна. Мөчлөг юм байна. Тэгэхээр 33-наас одоо жишээ нь Монгол хүний дундаж наслалттай 60-70 гэхэд чинь яг л тал дээр нь байгаа үстэй. Тэгэхээр 33-ны жилээс өмнөх болон дараах гэсэн 2 хүний амьдрал хуваагдаад байх шиг. За. Тэгээ энийг одоо яг энэ мөчлөг дээр зассан засаагүйгаас хамаарат хүний амьдралд 33 нас хүртэлхээ одоо бүтээсэн бүх амьдралаа сөөрүүлэх эрсдэл үү? Эсвэл 33-ны нас 33 жил амьдэрсэн амьдралдаа хүрч чадаагүй байсан мөрөөдөл, хүрч чаддгүй байсан одоо тэр нөхцөл байдлыг бий болгох уу? Тэр одоо амжилт тэр зүйлийг бий болгох уу гэдэг 2 сонголтон дээр л байдаг юм шиг харагдаж байгаа юм. Тэгэхээр энэ 33-ны мөчлөгийг бол их тийм онцгой анхаарч засах ёстой. Энэ сая одоо энэ дуусж байгаа могоо жил 93 оны дахиад жилдээ эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс одоо ингээд дуусах гэж байна. Нэгэнт дуусчих юм бол засаад нэмэргүй байлгүй. Ирэх жил морь жил бол 94 оны нохоо жилдээ эрэгтэй эмэгтэй хүмүүс таарна. Тэгээ би энийг бол жил болгон ажиглаад сайн засаад тэ ингээд харж яхад яг л миний энэ хэлсэн одоо олон хүн дээр ажиглагдаад байдгийг. Тэгэхээр бол энийг үнэхээр сайн засаж бүрэн хэмжээнд нь сайн зассан хүмүүс тэ би мөрөөдөлтөө ингээд хурцглээ. Өмнө нь яагаад ингээд хурц чаддгүй байсан миний тэ энэ амьдрал би ингээд бий болчихлоо. Баярлалаа гэд явж байгаа хүмүүс байдаг. Харин засаараа гэсээрээ тэл дутуу засаад юм уу, засаагүй юм уу, буруу хийгээд тэ тэгээд хэнэггүй яваад хөл гараа хугалчлаа, хэрэгт бүгд орооцолчлоо, эхнэр нөхрөөсөө салчлаа.
ингээд нөгөө бүтээсэн 33 хүртэлх амьдралаа их тийм том асуудал үүсгэсэн хүмүүс бас байгаа. Тэгэхээр энэ бол бас нэг талдаа юу юм гэхээр энэ нөгөө 33-ны мөчлөг бол ерөөсө ухаарлын одоо мөчлөг юм байлээ л дээ. Энийг бол яг хүмүүсийг ингээд засахгүй бол болохгүй гэж айлгаад байгаа зүйл биш. Яагаад тэгэхээр энэ орчлонгийн хууль нь өөрөө шалтгаан нөхцөлийн хуультай юм. Шалтгаан нөхцөлийн хуультай. Хүмүүс энийг мэддэггүй юм. Тэгээ хүмүүс эрэхтэй надад нэг юм болохоо байцглаа нэг л юм байна тэрийг засчвал болчихно гэж боддог. Энэ үгүй. Маний зүгээс үүсэхтэй юу юм гэхээр энэ хүнд ямар нөхцөлдөөд энэ нөхцлөөс нь би өөрийн чадах 1-2 нөхцөлийн засаад өөрийн хүчээр нөгөө нөхцлүүдэд засаад ингээд сайн болох гэдгийг хэлж байгаа байхгүй. Тийм болохоор бол 33-ны мөчлөгөө би одоо засаж байгаа хүмүүст хэлдэг юм. 33-ны мөчлөг бол ихэнхий учраас ээжигээ баярлуулах юм аа. Тэ? Ээж яахаар баярлдیں۔ Гэхээр ээж өөр хүүхэд нь сайн явахтаа л баярлдаг шүү дээ. Баярлна шүү дээ. Өөр юунд баярлах юм. Тийм болохоор би 33-ны мөчлөг орж байгаа хүмүүст хэлдэг. Чи ганцхан жил зөв явчих. Зөв байчих. Тэ? Ээжигээ баярлуулчих, ээждээ тэрийг харуулчих, хэлжээ, мэдэгдэжээ, харуулжээ. Тэгээд ингэхлээр 33-ны мөчлөг чинь илүү сайн засагдана гэж. Тэ? Тэрнээс биш нөгөө янз бүрийн ингээд гадуур яригдаа бичигдээд байдаг хин зохиост нь мэддэггүй тэ. Тийм дом момдоо гол нь биш. Тэгээд засал нам хоёртой. Тэгээ эн чинь нэг нөхцөл нь болж байгаа учраас тэр хүнийг сайн болох нөхцөл юм л да. 33-ны мөчлөг гэдэг нь хий настайгаа биш үсттэй тий. Хий насаараа аахгүй. Хий насаараа 33. Зөв. Ааха. За 33-ны мөчлөг ийм байгаа бол тэр цагаан жил мөчлөг гэж байна уу? Тий. Энэ ямар учиртай вэ? За энэ болохоор их тийм одоо энэ 6 бас хүмүүсийн амьдралд их том нөлөө үзүүлдэг зүйл байгаа. Тэгээ энэ 12 жилд нэг тохиолддог хүний амьдралд тохиолдог мөчлөг жил орж байгаатай адилхан гэсэн үг. Тэгээ энийг бас хүмүүс их сайн мэдэхгүй, сайн хэлэхгүй бол анзаардгүй тийм зүйл. Тэгэхээр энэ яагаад юм гэхээр хүний амьдралд их том нөлөө хүнд өөртөө ингээ мэдэгдэг болохоор энэ их чухал юм. Тэгээ ямар нөлөө мэдэгддэг гэхээр энэ цагаан жил орсон хүмүүс одоо их тийм сэтгэл санаа тогтворгүй юм уу тэ зовоох асуудал гарч ирээд араасаа гарч ирээд байдаг нэг тийм сэтгэл зүйн нөлөөтэй. Нөгөө талаас би хямардаг. Одоо би өвдөхгүй бол орохгүй нэг юм нь өвдөд дуусгаар нөгөөх нь гарч ирээд ч гэдэм үү ингээд ийм шалтгаантай байдгийг. Энэ жил болох сонин ийм хоёр том нөлөө гардаг учраас энэ цагаан жилийг их чухалчилж онцгойлж хүмүүс анхаарч явах хэрэгтэй. Сая энэ могоо жилд бол одоо жишээ нь зүгээр хүмүүс бодоод үзэх юм бол энэ өнгөрж байгаа одоо энэ дуусж байгаа могоо жилд одоо луутай хүмүүс таарсан. Луутай хүмүүс бодоод үзэх хэрэгтэй. Яг миний энэ хэлсэн хоёр нөлөө гарч ийн үү, гарсан уу? Энийг ажиглаад үзэх хэрэгтэй гэсэн үг. Ирэх жил буюу одоо морь жил дахиад жилтэй хүмүүс таарах юм. Бүх дахиад жилтэй хүмүүст. Тэгэхээр энэ бол их тийм сонин онцлогтой учраас би ийм одоо жилтэй хүмүүст хэлдэг. Аль болох одоо бие анхаарч инкрээл, хит бити бас инкрээл бие. Нөгөө хүмүүс ингээд биеийн жохоо өвдөд ирэхээр шалтгааныг хайгаад хүнд төрлийн тийм шинжилгээ эсвэл одоо заашгүй биш тохиолдолд онцгой биш тохиолдолд тий одоо мис ажилбар мис засалд орох эннээсээ уршигдаад миний энэ хэлсэн гариг хэрсийн нөлөөллөөс хамаарат дахиад би энэ их цааш одоо амжилж муу үр дагавар гарах эрсдэл байгаа юм. Энийг би бас анхааруулдаг. Сэтгэл зүйн талаасаа болохоор одоо жоохон хүүхдүүд бол их тийм одоо эмо гэж ярьдаг штэ тийм байдалтай нөгөө талаасаа жоохон ингээд ааш зан нь олдохгүй тий эсвэл одоо насан турсан хүмүүс жоохон сэтгэл зүй докторгүй байгаа учраас тий аль болох энэ дээрээ өөрөө жоохон ингээд энийг хянахыг чармаа энийг застдаг бас ном заслал гэж би тэрийг бас сар бүр уншвал тэгээд хажуудах хүмүүстэй бас жоохон ийм төрлийн хүмүүсийг харж үзээч гэд хэлдэг. Хүүхдэж гисэн тий хүүхдэж гисэн бити ширүүл ийм төрлийн тий одоо жишээ нь ирэх морь жилд бол дахиад жилтэй хүүхдүүдэд бити ширүүл гэж хэлэх гэж аахгүй ээж аавд тэ хөөрхөн сэтгэл зүйн докторгүй байгаа дээр нь улам загнаад ширүүлээд байхаар чинь тэр хүүхэд болтгоо. Тэгэхээр ийм бас нөгөө манай энэ хүүхэд ингээд учир нь олдохгүй байна бид нар хоорондоо ингээд тэ таарахгүй байна гэсэн хүмүүс ийм одоо жилтэй хүмүүсийг хэрдэг байхгүй. Тэгэхээр энэ бол 6 тийм шүн яснаас их сонин тийм мөчлөг байдаг шүү. Зөв. Өөр мөчлөгүүд байх уу одоо ингээд миний асуугаагүйгээр. За өөр одоо 6 талаасаа ийм одоо мөчлөг гэхээр
саяны энэ юутай холбогдуулаад сая би хэллээ штэ нөгөө ээж аав нь ингээд энэ өсвөр насны буюу одоо 10 хэдтэй хүүхдүүд нэг 10 хэд юм уу 10-аад насны үед болоод ирэхээр л нэг тийм одоо төлөвшгөөд ирдэг юм байна л да. Тэгээд тэр үеийн нөгөө нэг шилжилтийн нас гэж бид нар яриад байдаг штэ. Тэр шилжилтийн настайгаа уялдаад одоо 10 хэдтэй байх гэсэн бас одоо хүүхдүүд энтертэй ээж аав нь өчрөө олохо болчтээ. Тэр үе дээр бас бид нар дээр их ирнэ. За манай энэ хүүхдтэй бид нар ингээ очроо олохо болцоо. Шаврын дийлтгээ байц. Хоорондоо ингээ маргалдаа тий. Тэгээ ийм зүйлийг ингээ харахаар саяны миний хэлдэг цагаан жил давхцах мөртлөөсөө тэр урвсан жилийн буюу дотоод жилийн үүдээсээ хагцлын үүд гэж хэлдэг. 6 номон дээр би бол уурын үүд гэж нэрлэдэг. За. Тэр хагцлын үүд нээгдсэн хүмүүс тийм их уур уцаартай болчдөг. Энэ бол одоо тэр насан турсан хүмүүс хүртэл яг мэдэгддэг. Төргөн ууртай юм төргөн ханддаг. Тэ уур уцаар ингээд хэрүүл маргаан хийчих гэдэг. Энэ бас хүүхдүүдэд ингээд тохиолдоод ирэх, давхцаад ирэхээр хүүхдүүдэд бас энэ гараад ирэхээр ээж аавтайгаа уулзраа олохоо болж эхэлдэг байхгүй. Тэгээ энэ нөгөө нэг ажиглаад ахаар 6 мөчлөг дээрээ яг тийм шилжилтийн үеуд дээрээ ингээд 6 юм мөчлөг таарад байгаа. Тэгэхээр шилжилтийн нас гэдэг нь бол зүгээр л насны онцлог биш бас энэ гариг иргэсийн 6 нөлөөллөөсөө хүүхдэдэд нөлөөлдөг зүйл байдаг байна шүү дээ. Тийм болохоор энийг бас бид нөхцөлийн үүднээсээ харахаар аль болох те монголчууд чинь ярьдаг шүү дээ юм чинь учиртай гэж. Юм бол учиртай. Юм учиртай болохоор энийг ингээд ирж байгаа нь зөв байхгүй юу. Тэгэхээр нь би тэр одоо хүүхдийг те энэ уурын үүд тэр хагцлын үүдийг хаалгах ном цэцлийг ингээд уншуулж энэ нэг нөхцөл нь болно. Нөгөө нөхцөл нь та энэ те хүүхдийн дэмбэрлийн зурхаа газруулаад ингэж зөв харьцсан шүү гэдэг юм уу. Зан чанар онцлогийг ингээд хүүхдэд нь өөрт нь ойлгуулад ээж аавд нь ингэж зөв харьцах талаас нь ингээд нөхцөлийн нэг талаас нь гаргаад тэгээд ингээд нөхцлүүдийн дандаа нөхцөлдүүлээд өгөх юм бол энэ орчлон дээр чинь болохгүй зүйл байхгүй шүү дээ. Нөхцөлдсөн юм одоо нөхцөлийг бүрдүүлсэн байхад болохгүй гэсэн ч болно. Нөхцөлийг бүрдүүлээгүй бол болъё гэж хэсэг хүссэн ч болохгүй гэдэг хууль үйлчилдэг шүү дээ. Энэ орчлонгийн хууль. Тийм болохоор бид нар энэ орчлонд зөв амьдрахчил яваа шүү дээ. Энэ хуулийн мэджээж зөв орчлонтойгоо зөв явна. Энэ бол одоо бидний энэ буддийн философийн тэ бидний өвөг дээдсийн заасан энэ уламжлал ухаан байхгүй юу. Тий. Юм учиртай гэж монголчууд ярьдаг шүү дээ. Тий. За энэ сүүлийн үед бас хүмүүсийн манай одоо яг энэ бидний амьдарч байгаа нийгэм ороо босгаа тий сэтгэл зүй их тогтворгүй иймэрхүү байна уу да гэж би хувьдаа хардгийг. Ийм цаг үед бас хүмүүс та бүхнийг зориод тий энэ ингээд сэтгэл зүй тогтворгүй байна гэд ингээд зарим нэг нь одоо магадгүй энэ таны ярьж байгаа мөчлгүүд тохиосон байж мэдэж зарим тохиолдолд одоо бүр оншин тодорхойгүй бас олон өвчнүүд энэ төр гарч ирсэн. Энэнийг ингээд ухаа цаашаа бодохоор сэтгэл зүйтэй холбоотой байдаг гэд та бас түрүүн ярьжсэн надтай. Гэхдээ хоёулаа эфирийн одоо цаана дэлгэцийн цаана ярьжсэн. Энэ талаар бас та ярьж өгөөч. Зурхай зурлагынтай холбогдох талууд нь юу байна уу? Хүний сэтгэл зүй. Тэ. За энэ тал дээр ер нь орчин үед бас яг энэ өвчин гэдэг зүйл бол их тийм сэтгэлийн хамааралтай болон цаашдаж тийм болно гэсэн ер нь таамаг байгаа юм. Орчин үеийн өвчин бол ер нь дандаа сэтгэлээс гаралтай болно, сэтгэлийн шалтгаантай болно гэсэн. Тэгээ энэ үүднээсээ одоо тэр би бол одоо энэ чиглэлээр одоо анагаах ухааны онлын чиглэлийн мастер зэрэг хамгаалсан юм. Тэгээд энэ чиглэлээр ингээд харж яхад, судалж яхад одоо ч гэсэн хийдэг ажил дээр энэ талаар л одоо сонирхож судалж аль болох хүнд туслахыг чармаадгийг. Тэгээ ингээ харж яхаар бол ер нь энэ уламжлалт анагаах ухаан 6 ухаан хоёрын цаана байгаа буддийн философи энийг одоо ямар агуу юм бэ гэдгийг би судалгаа шинжилгээ хийх тэ мастерын зэрэг хамгаалах энэ зүйл дээр харсан одоо ч гэсэн амьдрал дээр харж л байна. Тийм болохоор бол бид нэр ингээд бодиттой ингээд өвчин үнэхээр оншин тодорхохгүй те үнэхээр шалтгаан ингээд болохгүй байгаа ийм зүйл дээр хүн л юм болсон хойно ямар ч одоо шашинтай хүн байсан ямар ч хүн байсан ирдэг.
Энэ бол ер нь уламжлалт хангаах хонлол ирдэг гэсэн үг. Тэгэхээр бол нөгөө нийтлэхээр ингээд өөр болохгүй болохоор уламжлалтаа очие да гэдэг юмараач бас явж яадаг гэсэн үг. Тийм болохоор бол одоо манай энэ мам татсан бол одоо Монголд бол уламжлалт хангаах ухааны хамгийн том имлэг. Тэгэхээр энэ дээр бол одоо энэ утгаараа одоо хүмүүс маш их ирдэг. Тэр хүмүүс ирж байгаа хүмүүс бол одоо оншин тодорхой ингээд бүх газараар ингээд явлаа. Тэ? Ингээд ямар ч онш гарахгүй байна, эмчлэгдэхгүй байна. Тэгтэл ингээд биеинд ингээд өвдөлт байна, зовёр байна. Ингээд ийм байна гэдээ ирж байгаа. Тэгээ энэ нь бол юутай холбоотой юм гэхээр одоо миний түрүүний хэлдэг нөхцөлдөж байгаа зүйлээ нөхцлөө олж ижил нөхцөлдөж байгаа зүйлээ олж ижил олон урагш үзлээр хандаж тэгжээж л идэгнэ гэсэн үг. Тэрнээс үл шинжилгээгээр ганцхан ингээд багжаар гарахгүй байгаа юм чинь яаж имчлэх вэ? Тэ? Тэгэхээр энэтэй холбогдуулаад үзэхлээр ер нь одоо яг энэ нөхцөлийнхаа хуулийнхаа дагуу уламжлалтаараа имчилнэ. Тэгээд одоо тэгж ирсэн хүмүүсийг бол одоо нэг талаас гадны шалтгаан, газар лусын хорлол, тэ ад дон хараалж чадах ч гэдэм үү. Элдв тийм гадны одоо зүйл байв гэдгийг үзээд нөгөө талаасаа сэтгэл зүй. Цэвэр сэтгэл зүй бас нөлөөлөх талд. Энэ хоёр хавсарсан ч байна, аль нэг нь ч байж болно гэж үзэж байгаа. Тийм болохоор бол одоо энэ нөхцөлийг бүрдүүлэх, аль болох засах тал нь энэ юм. Тэгээ ингээд ирэхээр тэр оншин тодорхгүй, имжлэгдэхгүй өвчнүүд энэ төр ингээд бүгд сайн болоод ялангуяа одоо орчин үеийн ангаах ухааны мэдрэлийн чиглэлийн өвчнүүд, арьсны чиглэлийн өвчнүүд бүгд ийм байдаг шүү дээ. Тэгээ одоо сэтгцийн чиглэлийн өвчнүүд бас ийм байгаа. Тэгээ ингэж ер нь идэгсэн, сайн болсон тохиолдол зөндөө амьдрал дээр харагддаг дээр. Тэгэхээр бол энэ уламжлалт хангаах ухаан, энэ зурхаан ухаан, засал ном, тэ энэ сэтгэл зүй, философи эдгээр чинь бүгд ингээд хавсарч байх талтай. Тэгэхээр бидний энэ ингээд би одоо маш олон ийм хүмүүстээр ингээд хараад байхад энэ нийтлэг нэг юм одоо харагдсан нь юу юм гэхээр бид нар энэ ертөнцийг үзэл философи их тийм зөв болгомоор юм байна лээ. За. Зөв болгомоор юм байна. Энэ дээр нэг зүйл харагдсан. Тэр юу юм гэхлээр энэ ертөнцийн хоёр хүн жаргадаг юм байна. Хоёр хүн жаргадаг. Тэр хоёр хүн нь сайн хүн жаргадаг. Зөв хитрхи зөв сайн хүн жаргадаг юм байна. За. Тэ? Эсвэл мэдээж муу хүн жаргахгүй. Тэ? Тэгэхээр зөв сайн хүн гэдэг чинь зөв нь ихтэйд одоо муу алдаанд багтсан хүн гэсэн үг байхгүй юу? Нөгөө талдаа одоо муу хүн гэдэг чинь муу нэгтэйд зөв сайн нь багтсан хүн гэсэн үг. Тэгэхээр ийм хоёр хүн жаргахгүй тэгээ ямар хүн жаргах юм гэсэн чинь монголчууд хэлсэн. Сайнтай муутай савд өрнө гэдэг. Сайнтай муутай савд өрнө гэдэг чинь юу гэсэн юм гэхээр одоо сайн муу хоёр нь тэнцчээж савд өрнө гэсэн үг байхгүй юу? Хүн амьдрал нь оршин тогтно гэсэн үг. Тэгээд энэ ч утгаараа яах вэ? Монголчууд чинь одоо тий сайнтай муутай савд өрөх юм болохоор тий одоо хүнд сайн талч байдаг, муу талч байдаг. Тийм биз дээ. Бид нар бүгдэнд нь тийм штэ. Ер нь сайн талж байгаа, муу талж байгаа. Гэхдээ яг бодит амьдрал дээр хүмүүс болохоор муу талаа харуулахгүй байхыг чармаагаад, муугаад сайн талаа л харуулж зарим хүн нь бүр хитрхи дүр эсгэж амьдэрдэг штэ. Одоо өөрийгөө хитрхи баянч гэдэг юм уу, тэ? Өөрийгөө хитрхи мундагч гэдэг юм уу, тийм дүр эсгэж амьдэрдэг. Энэ тал дээр ерөөсөө энэ философи ихлэ зөв болгомоор байгаа юм байл. Тэгээ эндээс би яагаад ингэж одоо дүгнэлтэнд хөрсөн гэхээр тэр түрүүний хилээд байгаа одоо сэтгэлийн шалтгаантай буюу одоо өвчин оншин тодордгүй сэтгэлийн шалтгаантай хүмүүсийг ихэнхийг хараад ахаар төгсийн синдромтой хүмүүс байж байгаа. Төгс гэдэг нь юу гэсэн юм гэхээр анханасаа төрсөн өдрийн төөргийн төрөлхийн зан чанар нь төгс гэдэг бодолтой. Саяны миний хэлээд байгаа нөгөө зөв сайн нэгтцэн хүн амьдрах одоо сайхан амьдрахгүй гэдэг. Тэгээ тэр төрлийн хүмүүс чинь их тийм сэтгэл гутрал тэ харамсал тэгээд нөгөө хитрхи зүв байсан болохоор өөрийгөө алдаадаг тийм эрсдэлтэй. Ийм хүмүүс байхгүй юу? Одоо жишээ нь төгсийн тийм юутай хүмүүс чинь тэ юмд өндөр шаардлага тавьдаг. Сэтгэлд нь тэр болгон юм таалагддаггүй, хүрдэггүй, юмыг голж хилдэг. Юмыг байсанд нь тавь дихгүй байна, ингэхгүй байна гэдэг тийм ийм хүн чинь сайхан амьдрах уу үгүй штэ. Тэгтээ өөрөө тэрнээс их өндөр өөртөө шаардлага тавьсан байдаг. Тийм хүмүүс болохоор ингээд маш их тийм стресстэй юм уу, зовлонтой амьдрдаг. Би энийг л хэлээд байгаа нөгөө сайхан амьдрахгүй гэдэг ач. Тэгэхээр тийм хүмүүсийг зүгээр ингээд харахлаар муу хүмүүс биш. Муу хүн юм уу гэхээр үгүй.
Тийм хүмүүсийг ээж аваас нь асуухаар танаа хүүхэд чинь таныг зовоож ясна уу гэхээр үгүй. Ёстой сайн хүүхэд ч та гэд. Одоо хүртэл тийм өсвөр насны хүүхдүүд зөндөө байдаг. Би тэгээд ийм төрлийн хүүхдүүдэд энэ зөв ертөнцийн энэ үзэх үзлийн зөв одоо бодлыг одоо өсвөр насны хүүхдүүд ирэхэд би аль болох хэлхийг чармаадгийг. Тэр өсвөр насны хүүхдүүд яагаад юм гэхлээр бидний энэ амьдрал дээр амиа хорлолт их байдаг нь ийм төрлийн хүүхдүүд байх өндөр боломжтой. Яагаад тэгэхээр нөгөө төгс гэдэг бодолтой хүмүүс мөнх гэдэг бодолтой байдаг. Юмыг мөнх дуусахгүй гэсэн бодолтой. Тийм болохоор зовлон тохиолдох юм уу ямар нэг хэцүү хүнд асуудал тулгархлаар тийм төрлийн одоо хүүхдүүд буруу алхам хийчих гэдэг. Энээс ер нь дуусахгүй юм байна. Салчээ. Салчий гэхээр буруу алхам хийдэг. Амиа хорлох гэдэг. Тийм болохоор бол бид нэр энэ нөгөө монголчууд чинь тэгж ярьсан байхгүй. Цаг хугацаа бол юм ээ. Цаг хугацаа бол им. Тэр им гэдэг нь энэ орчлон мөнх биш ээ л гэдгийг монголчууд мэддэг байсан. Энэ орчлон дээр байдаг бодиттой болоод бодгүй бидний мэддэг бүх зүйл мөнх биш. Мөнх биш. Энэ бол бодийн философийн суурь. Тэгээ мөнх биш болохоор энэ бид нар зовлонч гэсэн мөнх биш, жаргалч гэсэн мөнх биш гэж ингэж өр хөвгтдээ ойлгуулах. Энэ одоо баялаг материалыг зөвлөж гэсэн мөнх биш. Тэгэхээр эднэр дээр ингээд ач холбогдол өгөхгүй амьдрах ёстой гэдэг философийг суулгаж явах хэрэгтэй. Тэгээ энийг суулгаж явах юм бол хүний жинхэнэ одоо зориг, хүний жинхэнэ хүсэл мөрөөдөл, хүний одоо жинхэнэ чанартай зөв амьдрал эндээс гарч ирэх байхгүй. Тэгэхээр энэ суурнаас бид нэр энэ философийг болж өгвөл чадвал тэгэл одоо өсвөр үедээ хөөхтүүдтэй залуу хүмүүстэй хэлэх нь чухал. Төрөн би бас таны яриан дээрээс нэг асуухгүй мартцсан байна. Дашны балжин нэмтэй өдөр гэдгийг манай монголчууд бас нэг гүйцэд цай ойлгоогүй юм уу да гэдэг асуулт байна. Энэ өдрүүдийг тайлбарлаж өгөөч. Яг вэ энэ дашнын балжин нэм гээд даши нэма буюу үлзийн наран балжин нэм буюу одоо цогийн наран гэж. Цогийн наран, үлзийн наран гэж одоо монголоор орчуулж байгаа. Тэгээ энэ өдрүүд бол цаг тооны бичиг дээрээ бол тогтмол байдлаар тавигддаг. Одоо жил болгон тэр сарын тэр өдөр гэдгээр тавигддаг тийм өдөр байхгүй. Тэгээ энийг чинь нөгөө бас цогийн наран, үлзийн наран хоёр учраас энэ өдрийг үзэлтгөө сайн өдөр гэдэг нь үнэн. Үзэлтгөө сайн өдөр гэж үздэг. Альва одоо найр хурим, баяр цэнгэл, наадам ийм зүйл юмн дээр ингээд энийг үзэлтгөө сайнаар ингээд сонгоч болно. Тэгж үздэг шүү. Харин бол нөгөө дашнын балжин намал байвал гэдэг шиг бүх юмн дээр бас хамаагүй туйлшруулж болохгүй гэсэн үг. Туйлшруулж болохгүй зүйлүүд нь юу юм гэхээр нөгөө бид нар өдрийн үзлэг үзнэ гэдэг чинь хүүхдийн үс авахд яг хүүхдийн үс авахыг нь голчлно. Голчилж үзнэ. Тэр өдөр нь ямар өдөр вэ гэдэг нь. Бэр гуйхад яг бэр гуйхаа голчилж үзнэ гэсэн үг. Эднэр ийм онцгой зүйлүүд дээр нь яг тэр үзрийг харахгүй бол дашнын балжин ямаараа гэд хитрхэд туушрах юм бол хүүхдийн үс авах нь дашнын балжин юм бол болоо гэд ингэчих юм бол нөгөө яг хүүхдийн үс авах нөгөө өдөр нь муу өдөр таарч болохгүй гэсэн үг байхгүй. Энэ үүлээрээ өөрчлөе. Бэр гуйхад одоо жишээ дашнын балжин ямаараа харнаа л гэд ганцхан дашнын балжин юм харж байгаа. Тэгээ од гарих хэсгийн нөлөөг нь хараад нөгөө салд сарнах тохирохгүй бэр өөх авахд муу таарчих юм бол болохгүй гэсэн. Тэгэхээр энийг нөгөө ямар юун дээр харах уу гэдгээр болно. Тийм болохоор бол нөгөө миний төрөний хэлээд байгаа чухал тэр зүйлүүдэд яг одоо жинхэнэ мэрэгжлийн зургаач юм хүмүүстэй үзүүлээд тийм одоо өөрсдийн хийх баяр наадам хурим найр тийм юм дашнын балжин юмараа хараад хийж штт. Тэр чинь заавал дашнын балжин нэмээ чинь нөө энгийн ард иргэдэд зориулсан учраас лам дээр очиод дашнын балжин юм харуулах шаардлагагүй ш захын чавганц ч мэднэ. Тийм болохоор бол тийм юмыг харах нь илүүц. Лам дээр очиод дашнын балжин юм харуулад байгаа. Өөрснөө харчих болно штт. Тийм тэр чинь нөгөө зурхаа өдөр болгоно л зурхаагаа нэг л хардаг шүү дээ хүмүүстэй. Тэндээс харж болох нь. За хоёулаа одоо яриа маань нилээ явсан байна. Энэ морин жилийн зурхааг та юу гэж зурсан энэ талаар бас хэлж өгөөч. Морин жилийн зурхаа яаж бууж байна вэ? Ер нь яг хоо жилийн зурхаа их тийм өргөн байдлаар одоо төлөв юмд гардгийг. Тэгээд 60 жилийн зурхаа гэж
одоо 40 дэх жилгээ те энэ морин жил чинь 60 жилийн зурхаагаараа одоо бас нэг тийм нийтлэг зүйл гарч байгаа. Тэр нь нөгөө морин ямар морин жил гэдгээрээ сүрээрэн дарагч гэж байгаа шүү те. Сүрээр дарагч гэж. Энэ нэршлэрээ 60 жил болгон өөр өөр нэршилтэй, өөр өөр онцлогтой. Тэгээ ер нь 60 жилийн зурхааг одоо хүмүүс ингээд хараад ойрын одоо 4 5 тэ 10 жил доторх ажил хөдөлмөр юмаа төлөвлөж болдог. Одоо жишээ нь одоо мал амтан үржүүлж өсгдөг малчид маань энэ зуд турхантай байх уу, малх уу, хэр юм, өвс ногоо хэр ургахын тэ тариалан юм одоо эрхлэх үү, тарих уу, ойрын хэдэн жилээ ингэ төлөвлөж болдог юм шиг надад санагддгийг. Ер нь тэгж ирсэн байдгийг. Энэ утгаараа хүмүүс өргөн хэмжээнд энийг ашиглуул ихсэн. Энэ жилийн одоо сүрээрэн дарагч гэдэг морин жил нь бол их ууг нь их тийм сайн жил гарч байгаа. Өвчин зовлон их амьдрал гэдэг нь их сайн тийм онцлогтой. Тийм болохоор бол одоо өвчин зовлон их сайн байх юм байна. Өвчин зовлонгоо тий ийм ерөнхий шинж гарсан. А нөгөө талаараа бол одоо засаг төр маань одоо ард иргэдийнхээ илүү тэтгэвчтэй гэж гарсан. Тийм болохоор бол илүү хатуу шүрэн байхаасаа илүү тэтгэх одоо асарх нь илүү өгөөжтэй юм а гэж. Энэ бол сүрээрэн дарагч гэдэг морин жилийн онцлог юм байна. Бас бол манай монголчуудын хамгийн их өргөн хэрэгэлдэг шороо өхрийн шинж гэж ярьдаг. Энэ шороо өхрийн шинжин дээрээ бол одоо өвс ногоо, тариа, будаа тэ ийм төмөс, ийм зүйлүүд бол их сайн ургана, ийм сайн гарцаатай. Харин жилийн дундаараа одоо сайн анхаарах нь гэж ган зод юу байх нь тийм талыг одоо сэрэмжлүүлжтэй гэж хэлсэн байдаг. Зөв. Ерөнхий зурхаа нь бол ингэж гарсан мэт тий. Харин энэ жил онцгойлон анхааруулжтай хүмүүс ямар жилтэй хүмүүс юм бэ? За онцгойлон анхааруулжтай жилтэй хүмүүс бол ер нь мэдээж жил орж байгаа хүмүүс байдаг штэ. Жил орж байгаа хүмүүс дотор одоо хамгийн гол нь бол тэр одоо 13-ны жил бол жилтэй хүүхэд бол 14 оны хүүхдүүд тарж байгаа бүгд. Би эрүүл мэндэд анхаарч яадаг, өвдөхөд байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ хүүхдүүдийг бол би эрүүл мэндэд анхаарахаас гадна эрэгтэй хүүхдүүдийн ялангуяа газар лусын юмнаас болгоомжлуулах хэрэгтэй байдаг. Бүр дотор нэрийг үүсгэх юм бол. За дараа нь 25-ны жил орж байгаа хүмүүс байна. 25-ны жил орж байгаа хүмүүс бол залуучууд бол жаргал зовлон хийжлэх жил гэж ажил үйлснийг бүтгэж байгаа юм шиг бүтгэж байгаа юм шиг тэгж санагддаг. Тэгтээ засал номондоо анхаарад өөрөө энэ үүлэндээ шамтчихвол зүгээр. Дараагийн хамгийн хатуу бас их жил ордог зүйл бол 37-ны жил байдаг. 37-ны жил бол одоо жил ороод 1000 голж яадаг учраас энийг хатуу гэж ярьдаг. Тийм болохоор бол 37-ны жил орж байгаа 90 оны морьтой эрэгтэй эмэгтэй хүмүүс бол их чухалчлана. Ийм. Тэгээд 49-ний жил, 61-ний жил гэд бас их бие хямардаг 61-ний жил тийм байх. 73-ны жил энэ. Энийг бас анхаарчдаг. Тэгтээ бол яг онцгой анхаарах нь юу юм гэхээр нэг эрэгтэй хүн жилээ ухтдаг, эмэгтэй хүн жилээ дагдаг, дагахтаа ширүүн гэж зурхаан шүн дээр байдаг. Тэгээ энийг бол бас жоохон онцгой анхаарахгүй бол мэдэхгүй одоо цагаан сарын дараа заслаа хийлгэндэ гэд эрэгтэй хүмүүс зарим нь тоохгүй бас эрсдэлтэй юм хийгээд энэ цагаан сараасаа өмнө эрсдэлд орох эрсдэл байдгийг. Тийм болохоор энэ ажил үйл юмдаа жоох энийг анхаарад болвол эрэгтэй хүмүүс нь энэ морьтой хүмүүс цагаан сараасаа ухтаж заслаа хийлгээд өөрөө биедээ инкрилж одоо анхааруулжтай эрсдэлтэй алхам хийхгүй байвал зүгээр байдгийг. Эмэгтэй хүн жилээ дагахтаа ширүүн байдаг болохоор одоо энэ могоо жил орсон могоо жилтэй эмэгтэй хүмүүс те одоо би хүмүүсээс тэр хүмүүс ирээд ингээд те одоо ингээд жилийн сүүл болж ингээд энэ жил ямар байсан бэ гэдээ асуухаар сайхан байсан жил орсон бараг мэдгдсэнгүү гэд. Тэгтээ тэр мэдгдэггүйгээд ингээд байжсэн морь жил гарангууд их хатуу гарах эрсдэлтэй. Тэгэхээр та жил дээрээ гайгүй байсан бол эмэгтэй хүмүүс дараа жил нь буюу тий морь одоо могоо жилтэй хүмүүс морь жилтэй илүү анхаарах болгоомжтой байх. Тэр заслаа дахиж хийлгэх жил орж явах. Ингэж их чухалтай. Ийм хүмүүсийг энэ дээр л одоо хүмүүс нэгт онцгой анхаарна. Дараа нь нэг юм байгаа нь их харш жилтэй хүмүүс их хатуу байдгийг. Энэ бол түрүү жил их ажиглагдсан, энэ жилч бас их ажиглагдаж байна. Тэр нь юу юм гэхээр тухайн жилд их харш жил орж байгаа хүмүүс нөгөө жилээсээ хамаарад оныхоо сүүл рүү ширэн байх гэдэг гэсэн үг. Тийм болохоор бол өнгөрсөн жил чинь луу жил байсан. Луу жилийн их харш нь нохой байсан.
Тэгээд нохой байсан энэ хүмүүс түрүү жил одоо оны сүүл рүүгээ цагаан сараас өмнө гэсэн үг 12-1 сард энэ төр их эрсдэлтэй янз бүрийн одоо бэртэж гэмтэгтэй тийм юмд их өртөгдсөн. Одоо энэ жил болохоор энэ могой жил болохоор гахаатай хүмүүс таарж байгаа. Тэгэхээр одоо энэ оны сүүл болж байгаа учраас гахаатай хүмүүс их болгоомжтой байж их харшийнхаа заслыг чадвал хийлэг игээд эрсдэлтэй алхам хийж болохгүй. Ялангуяа энэ их харштай хүмүүс бол одоо мөрий тавих, лото суглах, казино тийм зүйлүүд дээр ингээд амар өндөр эрсдэл дагуулж байгаа орчин үед харагдаад байдгийг. Тийм эмээг л ёстой цээрэлдэг. Зөв. Эрүүл мэнд энэ төр бас л анхаарах. Бас адилхан их харш учраас тий. Яагаад их харш гэж хэлж байгаа гэдэг учир нь тийм. Тийм болохоор бол тэр бие өвдөхөөс эхлээ тий. Бүх нөлөө гарна гэсэн үг байхгүй. Бэртэж гэмтэх, осол аваарт орох ч гэдэг юм. Энэ сар шинийн баяр ингээд болоод өнгөрөхөөр хүмүүс нэг шинийн 15-ндаа багтаал засал ном гэж явдаг. Энтэй адил хүн болгон зурхаагаа тухайн жилийнхаа зурхааг зуруулах ёстой байдгүй эсвэл зүгээр л одоо өөрийнхөө энэ жилийнхаа юугаа харж байгаа л зурхаагаа харж байгаа л ном уншуулчих уу? Хүн болгон яг өөрийнхөө энэ жилийн ямар суудалд суусан, ямар мэнгэ ирхшээсэн тий, ямар үүд нэгцэн, жил орсон уу ороогүй юу, их харшуу, баг харшуу, наш төрсөн байгаа юу, гүмэг байгаа юу, энэ бүгдийгээ ингээд одоо хараад тэгээд тэр өөр тохирсон засал номоо хийлгэх нь хэрэгтэй. Тэгээд яг хийлэхгүй ч байж болно л доо. Яагаад тэгэхээр хүмүүс тэгж яриад ингээ гадаадууд тэгвэл яагаад гэж гэдэг юм уу те. Тэгээд хүмүүс би засал ном хийлэхгүй байж болно те. Яагаад тэгэхээр хийлгсэн ч хийлэггүй байсан ч гэсэн. Яагаад тэгэхээр энэ хийлэхгүй байх нь юм уу те. Эсвэл юм учиртай гэдгийг мэдэхгүй явах нь илүү нөгөө бор зүрхээрээ яваад илүү амьдралын юм уу энэ одоо ямар нэг зүйлийн энэ ухчааг одоо өөрийн бор зүрхээрээ туулна гэж ярьж байгаа шүү дээ. Зовоод жаргаа те. Нөлөө өөр нөлөөнд гараад тэгж явж болно шүү дээ хүн бас. Тэгж явсан ч болно. Эсвэл юм учиртай гэдгийг яагаад монголчууд хэлсэн гэхээр энэ засал ном чинь 100% ингээд те ганцхан засна гэдэг ойлголт нь буруу байхгүй хүмүүсийнх. Тэ эн чинь 100% ингээд хүнийг ингээд засчдаг хүн ингээд хүнийг засчдаг байсан бол те яагаад ингээд хэрвээ засчдаг байсан бол чинь сайхан болчихно үсттэй. Тэгэхгүй эн чинь би түрүүн хэлсэн орчлонгийнхаа хуулийн дагуу эн чинь нэг гариг иргэсээс ирээд байгаа энэ нөлөөллөөл бид нар засаад байгаа байхгүй юу? Нэг нөхцлөөл засаад байгаа байхгүй. Тэрэн дээр чинь нэмээд та ингэж зөв байгаараа гэдгийг чинь бас хэлээд дээ штэ. Тэгээ энэ хоёр чинь нийлээд ядаж л нөгөө 5 нөхцөл байлаа сайн амьдрах тэ ажил нь бүтгэж юм уу 5 нөхцөл байлаа гэж утгад л хоёр нь лахгүй юу да. Үлдсэн 3 нь өөрөөсөө хамаарна штэ. Тэ энэ хуулийнхаа дагуу бодно. Тэгэхгүй болохоор хүмүүс ингээд нэг халбадаад байгаа ч юм айлгаад байгаа ч юм шиг тийм зүйл ерөөсөө байхгүй. Энийг чинь мэдэх нь чухал байхгүй юу? Энэ чинь бас энэ миний хэлээд байгаа энэ нөлөө хэнийг ч ялахгүй. Манийг ч ялахгүй, таныг ч ялахгүй. Тэ энэ орчлон дээр бид нар тоос хөдөлгөж байгаа л биднэрт бүгдээрэнд нь мэдэгддэг. Тэ энийг чинь ажиглаад яг одоо би залуу хүний хувьд тэ залуу хүний хувьд одоо мухар сэсхийн юм уу тэ эсвэл мэдхгүй юмэг юм уу ойлгоогүй мэдрээгүй зүйлээ ярих маш дургу. Энийг бас хүндэж хэлэх дургу. Бурхны шишин өөрөө ямар нэг юмыг хэлбэрдэх эсвэл онолдох тэ зүгээр ингээд мэдэж ойлгоогүй зүйлээ ярьдаг одоо тийм ухаан биш. Бодийн ялангуяа философи юм уу энэ бурхны шишний одоо уламжлалт ангаах ухаан, зурхай ухаан энэ ч гэсэн тийм дандаа практик дээр амьдрал дээр үнэн байдаг юм байдаг. Тийм болохоор энэ олон мянган жил олон хүмүүс шүтэж биширч явдаг. Тийм л одоо хэрвээ тийм биш байсан бол энэ ард түмэн хүн гэдэг чинь ухаантай штэ. Буруу зүйл ярьж байгаа юмыг ерөөсөө ярихгүй. Тийм болохоор бол энэ хамгийн одоо гол юм зүйл. Тэгээ бид нар энийг авах гэхээ ухаанаараа дандаа альва бүх юмыг шинжлэх хэрэгтэй. Бурхан багш хэлсэн байгаа штэ. Алтыг яаж шинжилдэг шиг бурхны шинд ороорой. Хүн өөрийнхөө аврална, хүн өөрийнхөө дайсна. Тэ? Ингэж хэлээд байгаа чинь бүр учиртай. Таны яриан донд мухар сүсэг гэж орж ирлээ. Би бас энэ талаар асууя гэж бодож байсан. Миний зүгээс одоо энгийн бидний зүгээс бол нэг мухар сүсэг гэвэл нэг иймэрхүү гээд ингээд хэлэх бах хүн болгон л хэлэх бах. Харин одоо яг ийм буддийн философийг судлаад үтсэн хүний хувьд мухар сүсэг гэж яг юу вэ? За мухар сүсэг гэд би одоо наадахтай чи хүмүүстэй их ярина л да.
хүмүүс одоо бас энэ мухарсгийн юм их ярих га 6 дээр зүгээр нэг зүйл байдгийг одоо хүмүүс их би хэлтийн зүг дээр их мухарсаг гарч ирдэг байхгүй юу. За. Одоо би тэнд байр ах уу, энд байр ах уу, тэ энэ зүг болох уу гэж ингээ асуугаад байгаа. Эсвэл тийшээ явж сурах уу, энэ зүг рүү явж одоо явах уу гэдэг чинь. Тэгээ энэ бол мухарсаг байхгүй. Нэг талдаа 6 талаас. Энэ юу хэлж ийм гэхээр энэ нөгөө зүгийн энэ онол тэ энэ юм ойлгоогүйтэй холбоотой. Тэгээ монголчууд болохоор одоо бид нар ч гэсэн багаасаа мэддэг байсан тэ хол замд явахдаа өглөө сайн зүгтээ гараал явчихдаг гэсэн. Сайн зүгтээ бидний ээж аав бид нар тийм л байсан. Тэгээ нүүхтээ сайн зүгтээ өглөө хөдлөөл нүчдэг гэсэн. Ийм. Тийм болохоор бол энэ зүгийн тал дээр мухарсгийн байдлыг гарч ирдэг. Тийм болохоор хүмүүс ингээд ам дамжаа те тэр зүгтээ ингээд энэ жил ингээд болохоо байчлаа би ер нь буруу зүг рүү яатсан юм байна гэдэг. Тэ энэ нь өөрөө нэг талдаа мухарсаг энийг ер нь нийтээр ойлгох хэрэгтэй. Хүмүүс ер нь би их хэлдэг. Гэхдээ энийгээр дамжуулаад хүмүүс энийг ойлгох хэрэгтэй. Хаашаа тэгээд хүмүүс тэгж байгаа хөө нийтлэгээр хаана би байр ах уу аль зүг рүү явах уу гэж байгаа байр ах уу гэж байгаа. Та юу ярьж байна тэ та өөрийнхөө тааламжтай боломжтой тэ тийм газараа л байр аав л та. Тэ та харин нүүхтэй зөвхтэй нүчгээрэй. Нүүх өдрөө. Тэ зөв тухайн жилийнхаа сайн зөвхтэй нүчгээрэй. Цагаан сараар ч гэсэн бид нар тэгж байгаа шүү дээ. Өглөө зүг мөрөөл гаргачихж байгаа. Тэр зүгт жилдээ л тэр зүгт яваад байгаа гэсэн үг биш үсттэй. Өглөө нь л бид нар бэлэгдээд л одоо тэ заавал гэрээсээ гаргах албагүй. За. Тэгээ гэрээсээ байр маринд амьдардаг хүмүүс тэ тоглоомын талбай дээр нэг цэг тавьчихад тэн дээрээ очиод тэр нөгөө нэг цог хэмэрийн зүг рүүгээ хэд алхаад тэгээд буян ишгийн зүг рүүгээ нөгөө цэг дээр хүрээд ирчихдэг. Тэгээд болчихж байгаа байхгүй. Энэ чинь ерөөсө бэлэгдэл байхгүй юу дандаа. Монголчуудын ерөөсө дандаа бэлэгжсэн бэлэгдэл. Тэгээ энэ ёс уламжлал сүүлийн үед ингээд жоохон алдуураад байгаа мэдэгдээд байдгийг. Хүнийг оршуулахад хүртэл аль зүгт оршуулах уу гэдэг. Эсвэл нүүхтэй хүртэл аль зүг рүү нүүх үү гэдэг. Тэгээ би эндээс ингээд дүгнээд хүмүүст их тийм мухарсгийн талаар хэлдэг. Тэгээд та нар битгий ингээд мухарсгтай бай. Мухарсг гэж юу юм гэхээр та хүний хэлсэн зүйлийг за гэж дагж байгаа бол та мухарсгтай. Шууд дагж байгаа бол. За. Тэ? Жинхэнэ сүсгтэй хүн яадын гэхээр энэ хүн юу хэлчихв? Үндэн худлаа юу? Тэ? Энэ сайн байна уу муу байна? Миний нөгөө түрүүний хэлээд байгаа авахгүйхийн ухаанаар болж гин үү болохгүй юу? Үр дагавар нь сайн гарсан уу муу гарсан уу гэдгээ шинжилдэг хүнийг жинхэнэ сүсгтэй хүн гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд нөгөө төрөний хэлдэг бурхан багшийн хэлсэн үг л мухарсгийг эзэлдэг. Алтыг яаж шинжилдэг шиг шинжилээд миний шашинд ороорой гэж хэлсэн байхгүй бурхан багш. Энэ бол бурхан багш мухарсгийг хилцсэн ойлголт юм. Цаана. Тэ? Тийм болохоор одоо мухарсгтай хүмүүс зөндөө байна уу? Зөндөө байна. Харин. Тэгэл одоо хүнээс нэг юмыг дуулцгаад л тэр өстө сайн хүн гин гэл. Очаал өстө үзүүлээд л ингээл тэ. Тэр өстө сайн ингээл ингээд яваад л. Хөөе нөгөө юм нь болохгүй. Тэгэл одоо болоогүй тэр нь байж дахиад нэг хүн дээр ирцэн. Ман дээр ирцэн байна. Гэхдээ тэ нөгөө хүн дээрээ бас явж байгаа л гэж байгаа. Гэхдээ болоогүй л гэж байгаа. Тэгээ дахиад л өөр хүн дээр ингээл давхар яваад л үзүүлээд. Тэ энийг л мохорсог гэж байгаа шүү. Тийм болохоор бид нэр ерөөсө дандаа авах гээхийн ухаан буюу хүмгийн хамгийн наазах ухаан. Энүүгээрээ альва зүйлийг шинжилж, бодож, тэ ажиглаж, тэгжээж л дагаж, итгэж гэсэн үг. Энэ 6 ухаан ч гэсэн энэ бурхны шин ч гэсэн яг ийм юм. Дандаа яагаад тариулдаг. Дандаа цаана учир шалтгаан байдаг. Зүгээр итэг, зүгээр даг гэсэн үг биш. Хэрвээ зүгээр итгэж байгаа, зүгээр дагж байгаа бол энэ мохорсог. За гэж байгаа л. Тэ? Хүнийг шууд дагж байгаа. Тэ? Энэ сайн шүү гэвэл за гэж явэл энэ мохорсогтой хүн гэсэн. Зөв. За төгсгөлд нь танаас энэ ирээдүй одоо 6 зурлаг ингээд энэ хүний одоо ингээд төрхөөс өөхөх хүртэл те төгсөх хүртэл нь ингээд үзэж болж байна. Төгссний дараа ч гэсэн. Тийм үү? Тийм шүү дээ. Шинжээ шүү дээ. За. Тийштэй алтаас ав. Яг. За тэгээд
Эсвэл одоо хоёулаа сая энэ эх жилийн зурхаа гэд гарч ийна гэл ингээ ярьж байна те. Бүр алс ирээдүйтэй зурхаа гэж байх уу? Зурхааг зурна гэж байх уу? Одоо бүр хэдэн жилээр нь алс ирээдүй бидний өрийн хүүхдийн гэд ингээд амьдарч явах тэр явцад энэ дэлхий ийм байх юм байна гэдэг ч юм уу. Ингэж гарч болох уу? Тийм зурхаа байгаа. Энэ цагийн хүрдний зурхаа гэж. Энэ зурхаа чинь өөрөө Бурхны шин доктор Калачакра буюу цагийн хүрдэн гэдэг их том салбартаа ордог. Энэ бол одоо нөгөө манай бидний дөөнхрийн ёс буюу төвдөрөө дөөнхрийн ёс гэж аахгүй юу? За. Тэгээд энэ одоо манай төв гандан хідэд хүртэл энэ дөөнхөр татсан гэж байгаа. Тэгээ энэ хід болгон дээр үд юм дөөнхөр цагийн хүрдний юм татсантай. Эднэр ингээд одоо галав галчингаар нь баг те энэ шамблын одоо зүйлгээд энэ маш олон астрологийн энэ олон жилээр нь ингэж төлөвлөж гаргасан байдгийг. Энэ бол тэр Бурхны шний энэ дотоод бүр нууц тарины их тэм юундаа ордог. Энэ нь бол одоо ингээд Бурхан багшийн үе, Бурхан багшаас цааш Бурхан багш чинь дөрөв дэх Бурхан гэж байгаа. Мянган Бурхан заларна. Мянган Бурханаас цааш одоо тэр Ажа Тама буюу эцсийн 500 жилээс хойш тэр Шамблын дан энтергээд гарах гээд энэ бүх одоо цаг тоололтойгоо маш нарийн гаргасан зурхаа байдаг. Тэгэхээр зурхаа ухаан бол зүгээр нэг бүдүүн баараг биш, секундыг одоо 14,000 хуваасантай тэнцэх тийм нарийн тооцоолоор гаргадаг. Нэг өдрийг одоо нэг сарыг одоо жишээ нь бид нар 30 гэж бэлгийн тоолоор хоногийг үздэг бол яг нарийн тооцоолоор 2953 хоног байдаг. Тэрнийхээ одоо саалтаар ингээд явхаар нэг сараас бараг одоо тал өдөр хасагдаад явхаар тий нэг жил дотор 10.1 хэд хоног 3 жил дотор 30 хоног илүү гардаг. Тэрийг нөгөө нэмээд одоо манай монголчууд тий илүү сартай 100 илүү сартай жил гэж үздэг. Тэр илүү сартай 3 жил тутамд цагаан сар Азийн цагаан сараас 1 сараар зөрдөг. Тэрийг нь одоо бас мэдгүй хүмүүс ингээд буруу зөв ярьж сенсацлж те ингэж гаргадаг байдлууд нь нөгөө мэдлэг дутмаг хүмүүст мэдлэг дутуу хүмүүс ингээд буруу зүйл хийх гэдэг юм талтай. Тэр энэ бол яг манай энэ Монгол зурхай бол яг үнэндээ энэ одоо Аз дотор хамгийн одоо яг энэ гариг хэрэгсийн нөлөөлөл энэ сар нарны хөдөлгөөн энэ юма яг тооцож явдаг нарийн зурхай. Ийм болохоор л энэ дээр асуудал үүсдэг гэсэн үг байхгүй юу? Одоо асуудал гарч ирдэг тий. Тэгэхээр тийм бүр нарийн тооцоолол байдгийн шүү. Цагийн хүрдний тооцоол. Энэ бол их нарийн зүйл. Ингээ хүмүүс зүгээр ингээд товч хэлгээд тий. Тийм байна. Өшөө ярих юм бол энд нийлээ маш их зүйл ярихаар юм байна. Тийм байна. За энд хүрээд хоёлаа өнөөдрийнхөө ярилцлагыг өндөрлөе. Магад танд ярих юмсандаа гэж орхигдсон зүйл байвал төгсгөлд нь хэлж болж байна. Тэгээд хоёлаа подкастаа өнөөдөр тэгээд таны яриагаар өндөрлөе доо. За одоо тэгээд бараг бүх юм би чинь сөрхөө шавхаад хэлчихлээ. Тий. Одоо тэгээд энэ ярих морин жил тун удахгүй гарах гэж байна. Таны ажил үйлсэд нь амжилт хүсье. Тий. Улам одоо цаашаа дэлгэрч сайн сайхан байх болтугай л гэж таны нэр алдар их сайхан. Сайн сайхан гэдэг нэртэй би анх бас сонсоол ямар өвөрмөц хэрнээ ямар гоё сайхан нэртэй хүн бэ. Ийм нэртэй хүнтэй би нэрнгэсээ яг үнэндээ бол анх удаага таарсан. Тийм энэ тэгээд миний аавын өгсөн нэр юм аа. Тэгээ миний аав бол одоо их сүрхээ тийм бас юмны учир мэддэг ийм хүн байсан. Тэгээд энэ одоо нэрийг ингээд намайг төрхөөс эхлүүлээд өгсөн. Тэгээд энэ бас цаанаасаа учиртай. Миний бас хувь заяа, дэмбэрэл ийм юмыг мэдэж харж өгсөн байх гэж би боддгийн. Тэгээ багаас ч гэсэн ингээд бас их өрөөдөг байсан. Өрөөл их хэлдэг. Бид нар чинь тэгдэг штэ. Бид нар ингээд монгол хүн бэлгэрэ гэж ярьдгийг. Монгол хүн амны бэлгэрэ гэж. Тэгэхээр монгол хүн амны бэлгэрэ гэдэг үгийг яг үнэ юм байна гэж боддгийн. Тэгэхээр бид нар одоо яг хамгийн эцэст би хэлэхэд ингээд бид нар тоглоом наадмаар ингээд нэг нэгнтэйгээ тоглож наригсан ч гэсэн нэгнийгээ дандаа бэлэгдээ үгээр хэлжээмээр юм байлаа. Нэг нэгээ одоо тэгээд их сайн явахтай эрдэмтэн ч гэдэм үү, дарагч гэдэм үү те ингээд шоглох байх байдлаар бид нар тэгдэг штэ. Тийм байдлаар ингэж тоглож наригсан ч гэсэн амны бэлгээр хэлэх нь тухайн хүнийг өөдлөх нэг шалтгаан болдог юм байна.
Тэгээд бид нар бас багаас ингээд би өөрийнхөө амьдралыг ч гэсэн харж яхад тий миний хөө тийм болно, ийм болно гэд ингээд хэлж яах нь бас одоо амны бэлэг байдаг юм байна. Тийм болохоор бид нэр ерөөсө муу үг, муу хараал тий нэгээ бас муугаар хочлох, муугаар хэлэх ер нь хэрэггүй юм байна. Тийм болохоор бол болж өгвөл өр хүүхдээ дандаа сайнаар хэл, сайнаар өрөө тийм хүн болно, ийм сайн хүн болно гэж бид нэр хэлж ямаар. Энэ маш тийм чухал шүү. Тийм болохоор бол буг амд тосдог, бурхан зүрх сэтгэлийг мэддэг учраас бид нар сэтгэлдээ тэр зөвийг бодож өрөөх нь сайныг хэлэх нь тэр муу зөвлийг хүртэл эргүүлэх боломжтой байдаг байна. Тийм болохоор бол бид нар бас энэ дээр их сайн чухалчлаад ам хэлээ сайн мэдэж тэ муу үгийг их хэлэхгүй л байх юмсан. Тэгээ төрөний тэн дээр хэлсэн шиг энэ орчлон дээр 100% сайн хүн 100% муу хүн байхгүй юм болохоор бид нэр одоо хин нэгнийгээ бас ингэж тэ муу талыг ингээ хараад хитрхий тэрийг одоо тэ их муушааж доромжилж хитрхий тэгж бас хэлмээргүй шиг санагддаг. Энэ бол их тийм одоо хүн ёсны тийм зарчим байх хэрэгтэй. Тэгээ энэ сүүлийн үед нийгэмд ийм зүйл их гараад байгаа болохоор би одоо хүмүүст хэлдэг юм л да. Одоо жишээ нь чи гэхэд тэ чи сайн муу хоёр талтай штэ. Тэгтээ чи хүнд төрөний миний хэлсэн шиг тэ сайн талаа чи харуулад муу талаа харуулахгүй байгаа. Тэ чи тэрийг нууж явж ээж чамд ч гэсэн муу тал байхад чинь чи яагаад хүний муу талыг харцгаад нэг өөг нь харцгаад шүмжлээд идэх юм бэ гэж хэлдэг. Хүн гэж хэлэхээр ухаардаг. Тийм болохоор одоо бид нар бүгдээрээ энэ дээр анхаарах хэрэгтэй. Тэгэхээр бол бурхны шишин бол өөрөө бурхны шишний гол философи нь гадагшаа хуруугаа жижиг биш, дотгошоогоо хуруугаа жижиг байдаг. Энэ ч гэсэн энэ философиг ч гэсэн хүн болгон ойлгож чадах юм бол айл гэр амар амгалантай. Улс орон ч гэсэн эв нэгдэлтэй амьдрах юм болоо гэж би боддог. Миний одоо хамгийн их ажигладаг зүйл бол айл гэртэл их харагдаж байдаг энэ бол. Тэ? Тэгээ харахаар тэ мэдээж нэг айл жишээ нь байлаа гэж ботход тэр айл асуудалгүй байна гэж байхгүй. Нэг нь алдаа гаргана, нэг нь буруу юм хийн. Тэгтээ нэг гэр бүл. Нэг гэр бүл болохоор алдаа гаргасан одоо эхнэр нь ч юм уу нөхөр нь ч юм уу 60% буруутай бай. За 70% буруутай бай. Тэгвэл нөхөр нь 30% буруутай байхгүй. Эхнэр нь 60% алдаа гаргасан шүү дээ. Яагаад тэгэхээр нэг гэр бүл байхгүй. Тусдаа амьдардаг хүмүүс биш. Тэгээ нэг гэр бүлийн хүмүүс ингэж харах юм бол үнцгийг харах юм бол тэ нэгнийгээ алдаа гаргахаар чи тэхгүй яасан ингээд тэгэхээр айлд хэрүүл үүсдэг. Тэ чи тэгвэл тэхгүй яасан ингээд хоорондоо хэрэлдээд эхэлнэ гэсэн үг. Тэрний хооронд нэгэн тийм зүйл болцсон юм чинь тэ хоёулаа нийлээд бүгдээрээ нийлээд энэ гарсан үйлсэн үр дагаврыг зөв зохицуулъя. Давдуулъя. Ингэж бодох нь нөгөө хүн өөр лүгээ хуруугаа жижиг асуудал байхгүй. Жишээ нь нэг нь алдаа гаргасан байг л да. Тэр гаргасан хүн би энэ дээр алдчихлаа да гэд өөр лүгээ бодож яхад нөгөө хүн нь би энэн дээр яаж туслаагүй болоод тэ энэ хүн ийм алдаа гаргач. Тэгвэл би яаж өөрчлөгдөх юм гээд нөгөө хүн нь бодох жишээтэй юм. Ингээд хувь хувьдаа бодох юм бол энэ дээр хүртэл айл гэр эв нэгдэлтэй байх. Цаашлаа ч гэсэн энэ дээр хэрвээ улс орон ийм ертөнцийг үзэл философи зөв болгох чадах юм бол бас сайн болох юм болоо гэж боддог. Энэ ерөөсөө ертөнцийг үзэл дээр яваа. Хүний. Тийм байна. За танд маш их гэлээ. За баярлалаа. За ингээд энд хүрээд өнөөдрийнхөө подкастыг өндөрлөе үзэгчтэй сонсогчдоо. За өнөөдрийн зочноор уламжлалт эм зурхай судлаач ангаах ухааны магистр за мам тацэг хийдийн зурхайч сайн сайхан ирж бидэнтэй ярилцлаа. Ингээ хамтдаа байсан бүх үзэгч сонсогчдод маш их баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя. Түр баяртай.